기도하고 강의 시작하겠습니다. Онон өвчтөй байгаа хамраасан цусгаажаа тогтохгүй эмнэлэг рүү явлаа хот руу. 목사님, 언흥님이 계속 코피가 쏟아가지고 예, 그 울란바토르로 치료받으러 가셨대요. 그렇군요. 예, 알겠습니다. 예. 네, 다음에 있으셨죠. За баярлалаа. 언제나 저희의 발걸음을 인도해 주시고 아주 좋게. үргэлж бидний явах замуудыг удирдах эзэн минь 저희 장례를 복 있게 준비해 주심을 감사합니다. бидний өмнөх өдрүүдийг буюу бидний ирээдүйг та ерөөл дотор бэлдэж өгсөний төлөө талархна. 말씀의 가르침을 따라 행하는 것이 장래에 좋은 복을 얻는 확실한 방법임을 믿습니다. Эзэн минь бид таны үгэн дотор байх нь ирээдүйн ерөөл дотор байх хамгийн том арга гэж байна. 학교 졸업을 위한 공부가 아니라 저희 장래에 귀하게 쓰임 받는 일을 위한 공부가 되게 하여 주시옵소서. Эзэн минь бидний энэ сурж байгаа эдгээр өдрүүдийг дүнгийн төлөөх өдрүүд биш харин таны дотор танаас ерөөл авахыг хүсэмжилсэн тийм цаг үед байлгаж өгөөч. 저희 생활 가운데 하나님의 뜻이 이루어짐으로 하나님께 영광 돌리는 삶이 되게 하여 주시옵소서. Эзэн минь бидний амьдрал донд таны ерөөл биелэлээ олсон тийм амьдралууд байлгаж өгөөч. 앞서간 사람들의 잘못된 길은 본받지 않고 믿음의 올바른 길을 본받아 따라가게 하여 주시옵소서. Эзэн минь бидний өмнө явсан бидний сургамж болсон хүмүүсийн адилаар явалгүйгээр харин тэднээс сургамж аваад бид нэр таны өмнө дуулууртай байхад тусалж өгөөч. 저희 심령 안에서 말씀 깨닫게 하심으로 일하시는 하나님의 인도를 항상 받는 저희가 되게 하여 주시옵소서. Эзэн минь бидний сүнс дотроос таны өдөртгийг үргэлж дуулууртайгаар хүлээн авдаг хүмүүс байлгаж өгөөч. 이 시간도 성령님의 깨닫게 하심과 설명해 주심과 깨닫게 하심을 부탁드립니다. Эзэн минь энэ цагт ариун сүнсний өдөртөм бас тайлбар хоорондоо хэлж өгөөч. 예수님의 이름으로 기도합나이다. 아멘. 아멘. 지난 시간에 이어서 5장 16절 보실 차례입니다. 열왕기상 5장. За тэгэхээр нэгдүгээр хаад ном дээр яг нэгдүгээр хаад номны 5-장 16절 맞죠? 예. За нэгдүгээр хаад 5-р бүлгийн 16-р эшлэлээс эхэлж байгаа. 이거는 네 번째 작은 제목인데요. За энэ бол дөрөвдөг жижиг сэдв байгаа. 솔로몬이 일꾼을 16-р эшлэлээс дөрөвдөг хэсэг гарна гинэ. 예, 솔로몬이 일꾼을 모은 일에 대한 말씀이었습니다. Энэ дөрөвдөг сэдв болохоор чинь Соломон хаан ажилчдыг ажиллах хүмүүсийг цуглуулсан агуулга гарч байгаа. 네 번째 작은 제목 감독하는 작은 번호 네 번째요. За тэгэхээр дөрөвдөг сэдв болохоор хариуцлага хүмүүсийн 감독하는 관리가 3,300. хариуцлага хүмүүс гэсэн тийм ээ. хариуцлага хүмүүс болохоор чинь 3,300 гэсэн. 16절 한번 읽어 주십시오. За 16-гийн 16 гэж хамжиж байна. Харин 16-гийн 5-р бүлгийн 16-р эшлэлийг харах юм бол энэ дээр хэлж чинь гадна ажиллагчдыг захирч ажлыг хянах 3,300 даамал байваа гэсэн. 아멘. 아멘.
여기 감독한다라는 말의 뜻은 어떤 말을 하거나 어떤 다른 행동을 하는 게 아니라 지켜보고 있는, 보고 있는다는 의미가 있는 거죠. За энэ дээр болохоор манай Монгол Библиэлд хэлсэнчлэн тийм ээ хянагч нар байгаа хянаж харуулцах даамлууд гэсэн тийм ээ бид нар болохоор тусгай өөр биеийн хөгжлийн ажил хийя биш гэсэн 지켜보는 것은 그 작업이 잘 진행되고 있는지, 또 작업하는데 어려움은 없는지를 보고 있는 겁니다. өөрөөр хэлэх юм бол одоо хянана гэдэг чинь тий ажил зөв явагдаж гэнэ үү хэрхэн явагдаж гэнэ тэр талаар нь одоо хараад тий зөвлөд ингэх үүргүүдийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. 똑같이 지켜보는 것도 전혀 그 목적에 따라서 마음가짐이 달라집니다. Тэгээд ерөнхийдөө хянан харна гэдэг зүйлсүүд нь одоо тухайн хэрхэн ямар байдлаар харах гэж байгаа хянах гэж байгаагаас шалтгаалаад өөр байдаг. 자기를 위해서 타인에게 일을 시킬 때는 잘하는지 못하는지 감시한다는 의미로 살펴보겠죠. Хүн ингэдэг хэрвээ өөрийнх нь юмыг хийж байгаа хүнийг өөрөө хянах гэж байгаа бол тэрэн дээр ихэ за сайн хийж гэнэ үү муу хийж гэнэ үү гэдэг дээр их анхаарч хяндаг. 그러나 일하는 사람을 위해서 시키는 일이라면 감시가 아닌 도와주기 위한 목적으로 잘 살펴볼 겁니다. Гэтэ харин тэргээрээ нөгөө нэг одоо ажиллаж байгаа юуны ажилчдыг нь ажиллаж байгаа хүнийг хянана гэх юм бол тэр утга нь болохоор чинь за туслах зүйл юу байна тэ аль нь яавал дээр вэ яавал болохоор гэх мэтчлэн хянахыг хэлж байгаа гэсэн үг. 그래서 일하는 데 있어서 어려움은 없는지 필요한 도움이 없는지를 살피는 것입니다. өөрөөр хэлэх юм бол за хин хүн ажиллаж байхад нь тий за асуудал үүсээгүй байгаа юун дээр нь туслах уу юун дээр нь анхаарах уу гэдэг гэх мэтчлэн ингэж харахыг хэлж байгаа гэсэн үг. 성전 건축은 성전을 하나님의 집이라고 보통 말을 합니다. За одоо энэ хүмүүсийн барьж байгаа зүйл бол эзний өргөө тийм ээ. Эзний өргөөг нэг талаар хэлэх юу гэхээр орчны ос гэр гэж нэрлэдэг. 하나님의 집이라고는 하지만 하나님을 위한 집은 사실 아닌 거예요. Яг нэг талаараа орчны өргөө орчны гэр бурхан орших гэр гэж нэрлэдэг боловч энэ нь юу гэх юм орчныг оршихын тулд тэнцээ бариад байгаа юм бас болно биш шүү дээ тийм ээ. 우주보다 크신 하나님이 사람이 만든 집에 거하실 수는 없다는 것을 솔로몬도 말을 했어요. Шууд утгаараа тэр бүрдээ өөрөө суучдаг шүү дээ. манай мик онлооч. Өөрөөгч мик онлооч. Тэгээд тэрэндээ одоо энэ бодлого өөрөө хэлсэн тийм орчлын ертөнцийн бүтээсэн хүлээс хэнтийн газар байдаг юм бүхнийг хэлсэн багтаах нь өөрөө хэлжсэн. 뭐라고 말씀하시는 거예요? 아니요. 여기 서로 그냥 얘기를 하다가 마이크를 켰기 때문에 전 좀 꺼달라고 부탁했어요. 그렇군요. 네, 그래서 성전 안에 하나님이 계시기 위해서 성전을 만들게 하시는 것이 아니라 사람에게 가르침을 주기 위해서 성전을 만들라고 하신 겁니다. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тийм хүнд одоо заахын юу тухайн тэр ажлуудыг хийлгэхдээ яаж юм гэхэлэр чинь юу бүр хянагч бүр сайн хийж гэнэ үү яаж нээж гэнэ гэж шанахаас илүүгээр туслах дэмнэх талаас нь одоо хянаад өгөөрэй гэсэн үүднээс тухайн хүмүүсийг ажилуулсан гэсэн үг. 애굽의 작업 감독관 같은 경우는 애굽에서 일을 감독했던 사람 같으면은 감시하는 일을 했고 억압하는 다그치는 그 막 재촉하는 그런 일을 했겠죠. Бид нар нөгөө нэг одоо хянагч ажил хийж байгаа хүмүүсийг хяндаг гэж бодглоорэ шууд нөгөө Египтчүүд Израильчуудыг хянжсэн тийм хянагчийг төсөөлчих гэдэг. Тэгээд тэрнээс өөр гэсэн утга. 그러나 여기 솔로몬이 임명한 그 작업 감독들은 감시를 위한 감독이 아니라 도움을 위한 감독이라고
그렇게 말하는 이유가 있습니다. Тэгэхээр харин энэ удаагийнхт ингэж одоо тэрнээс өөр шүү гэж хэлж байгаа бас шалтгаан бас байгаа. Заавал тийм онцгойж энэ арай өөр юу гэж хянагч нараа шүү гэж хэлж байгаа шалтгаан байгаа. 그 이유는 감독하는 관리의 숫자가 3,300이라는 겁니다. За тэрэн дээр өөр гэдэг хэдүүлээ хаанаас мэдэж болох вэ гэхээр энэ дээр одоо нэг хяналтын ажил хийж байгаа хүмүүсийн тоо нь болохоор 3,300 гэж гарсан тийм. 예, 3,300은 3이라는 숫자의 그 배수입니다. За өөрөөр хэлэх юм бол 3,300 гэдэг чинь дээр өнгөрсөн хичээлээр хэлжсэнчлэн 3-ын тооны утга учир гэж бас байгаа гэж ярьчихсан тийм. 이 모든 성전 건축의 일들은 하나님의 능력으로 되어진 일이고 모두가 하나님이 하시는 일이라는 의미가 있는 거죠. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ 3 гэсэн тоо байгаа гэдэг нь тийм Бурхны оролцоо гэсэн утга бас байгаа гэсэн шүү дээ тийм. Тэгэхээр энэ утгаараа Бурхан бас түүнийг энэ донд ч гэсэн эзэн өөрөө хийнэ гэсэн ойлголтоос давхар явж байгаа гэсэн. 네, 일을 시키시는 분은 하나님이십니다. Тэгээ ажлыг одоо хийлгэж байгаа тийм удирдах байгаа нэг юм бол Бурхан өөрөө байгаа. 하나님은 인간의 힘의 도움을 필요하지 아니하시고 인간을 도우시는 분이고 인간에게 필요한 걸 주시는 분이셔요. Бидний Бурхан бол яг үнэндээ хүний нэг тусламжийг аваад авах нэг биш тийм ээ. Харин эсрэгээр нь хүмүүст тусалж чадах үйс бас тийм ийм хүчтэй нэгэн. 아무 순종하지 않는 자에게는 어떤 일도 하지 않습니다. Гэхдээ Бурханы нэг онцлог нь юу гэхээр Бурханд дуулууртай биш хүмүүст Бурхан яагаад тусалж чаддаг? 하나님의 뜻대로 말씀대로 움직일 때 그에게 하나님의 힘이 나타나고 하나님이 도우십니다. Харин Бурханы тусламж хинд очдог гэхээр Бурхан зааж өгч байгаа үед нь дуулууртай дагж байгаа нэгэнд тусламж нь ирдэг. 하나님의 도우심의 시작은 살펴보시고 알고 계시는 걸로부터 시작돼요. Тэгээ Бурханы тусламжийн эхлэл нь юунаас эхэлдэг гэхээр ажиглах, тэг мэдэх, ухаарах гэдгээс эхлээд дараагийн шатууд нь явагддаг. 보고 계시기 때문에 아시는 것이고 알고 계시기 때문에 도우시는 거예요. Тэгээ Бурхан яадаг гэхээр эхлээд хардаг, дараа нь мэддэг, мэдүүлдэг, тэгээ дараад нь тусалж өгдөг. 하나님은 우리의 모든 생활을 다 살펴보고 계시고 나의 모든 것을 알고 계십니다. Тэгээ Бурхан бидний бүх зүйлийг ажиглаж идэг, бас бидний бүх зүйлийг мэдж идэг. 창세기 16장에 보면 아브라함의 첩 하갈이 쫓겨 도망가다가 하나님의 천사를 만납니다. Эхлэл номны 16 дахь бүлгийг харах юм бол тэрэн дээр Авраамийн нөгөө шивгчин хагаар зүгтж явж байгаад тэгээд эзний элчтэй таарагдлаа гардаг. 그래서 하나님의 말씀을 천사가 전한 하나님의 말씀을 듣고 보니까 한 가지 깨달은 것이 있는 거죠. Тэгээд хойд эзний элчийг ойлгох үед нэг зүйл эзний элчтэй таараад нэг зүйлийг ойлгодог. 하나님을 멀리 계신 분으로 알았는데 이제 알고 보니까 나를 살펴보셨던, 나를 지켜보셨던 분이시구나. 그걸 아는 거죠. Тэгээ хагаар урдлахор чинь Бурхан гэхээр өөрөөс нь алс хол нэгэн гэж бодож ирсэн байх. Гэхдээ тэр ингээд яг хэцүү байх үед нь эзний элчтэй уулзахтаа ойлгосон зүйл гэж Бурхан яг миний хажууд байж намайг хардаг Бурхан юм биш үү гэдгийг ойлгосон. 네, 그래서 창세기 16장 13절에 하나님은 나를 살펴보시는 하나님이라 그렇게 고백한 내용이 나옵니다. Тэгээ энэ эхлэл номны 16-гийн 13 дээр үсгэлээрээ хагаар түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж юу гэд өөртөө ярьсан эзнийг та бол хардаг Бурхан гэж нэрлэжээ гэсэн. Амен. 우리의 머리카락 숫자까지 아신다는 것은 나의 모든 형편과 처지를 자세히 알고 계신다는 거예요. Тэгээ Бурхан бидний өсний ширхгийг хүртэл тоог нь мэддэг гэсэн. Тэгэхээр энэ Бурхан бидний таны миний ямар нөхцөлтэй байгаа яаж байгааг бүгдийг нь мэдж байгаа гэсэн. 근데 우리가 뭔가 좀 힘들고 불편할 때는
하나님이 마치 나를 모르고 계시는 것 같은 그런 생각이 듭니다. 근데 бид нар гэхдээ яг ингээд ийм жоохон тийм уналтанд орсон ч юм уу хэцүү те ийм байх үедээ яадаг гэхээр хинч намайг тоохгүй те гэж боддог. Тэр дундаа бурхныг бас оруулцдаг. Мэдхгүй. 그러나 우리가 조금만 생각을 해보면 하나님이 모르시는 일은 이 존재하는 세계 가운데서 하나님이 모르시게 일어나는 일은 한 가지도 없는 겁니다. Тэ дахиад эргүүлээд харах юм бол энэ дэлхий дээр болж байгаа бүх зүйл дотор бурхан мэдэхгүйгээр бурхныг одоо хараагүй байхад нь болж байгаа зүйл гэж нэг ч байхгүй гэдэг. 그럼 하나님이 아시는데 내가 왜 어려운 일을 겪을까? 이런 의문이 들지 않습니까? Тэгээ зарим тохиолдолд тэгсэн чинь гэтээ бурхан мэдэж байгаа гэсэн мөртлөө яагаад хариулахгүй байгаа юм бол яагаад ингэж ийм хэцүү зүйл тохиолдуулаад байгаа юм бол гэж асуух гэдэг. 왜 내 몸이 아플까? 왜 내가 힘들어할 만한 일이 일어날까? 하고 좀 이해가 안 될 때가 있습니다. Тэгээ юу гэдэг те миний бие өвдөж байгааг эзэн мэдж байгаа гэвэл яагаад надад хариулахгүй байгаа юм болоо гэдэг ч юм уу те би хэцүү байх үед бурхан нэрээ яагаад сонсохгүй байгаа юм болоо гэдэг те. 아시는데도 그런 일이 일어났다고 하면 그것이 필요하기 때문에 그 일을 하셨던 거죠. Тэгээ хэрвээ тэгвэл бурхан мэдж байгаа. Тэгсэн мөртлөө та болон би зовоод байгаа. Гэвэл юу гэсэн үг юм бэ? Энэ нь тохиолдох ёстой зүйл л гэсэн үг. 내가 모르는 것을 깨닫게 하기 위해서 나의 잘못을 고치기 위해서 나로 하여금 열심내게 하기 위해서 그런 일을 하신다는 거죠. Тэгэхээр өөрөөр хэлбэл бурхан мэдж байгаа. Гэхдээ тэр бол яхаарахгүй би нөө тойрохгүй те дайрч өнгөрөх одоо үйл явдал замал гэсэн үг. 특별히 하나님 보시는 부분은 우리의 연약한 부분과 우리의 잘못된 부분입니다. Тэгээ бурхан ялангуяа бидний юуг илүү хардаг вэ? Бидний сул дорой байгаа хэсгийг хардаг. Бас бидний буруутсан сонголтуудыг ч гэсэн хардаг. 연약함은 도움을 주시고 또 잘못된 부분은 고치려고 하십니다. Тэгээ бидний сул дорой байдлыг харахтаа эзэн тэрийг тэнхрүүлэх гэж хүсдэг. Харин бидний буруу зүйлийг харахтаа засахыг ингэ хүсдэг гэсэн үг. Залруулахыг хүсдэг гэсэн үг. 근데 우리가 하나님의 도우심 구하지 않으니까 우리가 하나님 도우심을 구하도록 하기 위해서 어려움을 주시는 거죠. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нар яаж байгаа эзний тусламжийг бид нар авахыг хүсдэг. Гэхдээ эзэн бид нар туслахын тулд эхлээд өөрөө асуудлуудыг ингээ өгдөг. 잠언 16장 2절 누가 읽어 주십시오. За хэн нэг нь сургаалт төгс номны 16-гийн 2-ыг уншчих уу? Сургаалт төгс 2-ийн 10. Сургаалт төгс 16-гийн 2. Хүмүүний бүхий уншиж байна уу? Уншиж. Хүмүүний бүхий зам өөрийнх нь нүдэн цэвэрч сүнсийг дэнслэгч нь эзэн мэлээ. 아멘. 자기가 자기를 볼 때 자기는 잘못이 없고 다 잘한다고 생각을 할 수 있어요. Хүн өөрийгөө харахлаа миний зөв би яагаачгүй гэж бодох гэдэг. 그러나 하나님은 나의 심령 깊은 곳까지 살피시고 나의 잘못된 것을 발견해 내십니다. Тэгээ бидний бурхан яадаг вэ? Түүний цаана өөрийг одоо хумсаа нуусан юм шиг нуугдсан байгаа миний бүх бүдлүүдийг бурхан мэдж байгаа. 어려움이 온다는 것은 나도 모르는 잘못을 고치시기 위한 일이고요. Надад хэцүү зүйл одоо надад тохиолдож байна. Тэг шийдэгдэхгүй асуудлууд байна гэвэл тэр нь миний асуудалтай бурхан ажиллах гэж байгаа гэсэн утга. 자기는 잘못이 없다고 생각하는 그 잠든 것과 같은 상태를 깨우시기 위한 일입니다. Тэр өөрт нь болохоор магадгүй өөрөө ойлгохгүй байгаа учраас яг үгээр тэр бүх зүйл дээр нь дахиад ойлголтыг өгөх гээд ажиллаж байгаа гэсэн үг. 그래서 우리가 기도하면서 주시는 말씀으로
자기 잘못을 발견해서 고치면 그 어려움은 이제 속히 지나가고 끝나는 거죠. Тэгэхээр бид нэр яг вэ нэг хэцүү зүйлүүдийг тулгуурлах үедээ тэр зүйлийг одоо хурдан өнгөрөх дээр илүү анхаардаг. 그러니까 감독자의 숫자가 그 교훈하는 의미는 하나님의 우리를 위한 도우심은 살펴보시는 것으로 도움을 주신다라는 의미를 우리가 알 수 있습니다. За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн агуулга дээр гарч байгаа тэр 3300 одоо юу гэдэг чинь шүү дээ. Хянагч нар гэж байгаа. Яг энэ шиг гэсэн үг. Өөрөөр хэлбэл бурхан биднийг харж яадаг. Гэхдээ харж байгаа шалтгаан нь буруу чичлэхийн төлөө биш харин юун дээр нь яаж туслах вэ гэдэг дээр нь анхаарч халамжилдаг гэсэн утгаар гарч. 그다음에 이제 7번째 큰 제목입니다. 큰 제목 7번째. За 7 дахь том сэдв рүү орж ирж байна. 성전 건축을 위한 왕의 명령. За би 17 дахь том сэдв бас гарч байна. Сүмийн барилгын төлөө хааны тушаал гэсэн үг. 17절에서 18절까지입니다. 17, 18 гэтэл харъя. 이것은 성전 건축을 위한 아주 가장 중요한 일들을 몇 가지 말씀한 건데요. За энэ 17, 18 дээр харах юм бол энэ сүмийн барилгыг барих үед нь хэрэгцээтэй нэлээд чухал агуулгууд гарч ирж байгаа. 이것은 두 가지로 크게 나눠집니다. За энэ хэсгийг хэдүүлээ хоёр хэсэгт авч үзье. 첫 번째 작은 1번. За эхнийх нь нэг жижиг одоо 7-гийн 1-р сэдв нь болохоор 큰 기초석을 놓으라고 함. За тэгээд нэг одоо энэ дээр үгсэн гэхээр нэгдүгээрт нь том суурийг том дөрвөлжин чулуугаар суурийг тавихыг тушаасан гэсэн. 그러니까 기초석이라는 말은 집을 짓는데 그 집에 집을 받쳐주는 그 기초가 큰 돌로 이루어진 기초를 말하는 거죠. Биднэрийнхээр болохоор чи манай нэг хундам milж байгаа тийм хундамыг барих гэсэн. Гэхдээ хундамыг барихдаа чулуугаар бариарай гэсэн. 17절 한 절입니다. За 17 дугаар ишлэлийг л харъя. 17절 한 절 읽어주시기 바랍니다. 17 уншия. Хаан зарлиг буулгахад өргөөний суурийг хавтгай дөрвөлжин чулуугаар тавихын тулд тэд том үнэт чулуу авчирчээ. 아멘. 기초로 사용하는 돌은 크고 귀한 돌이라고 이렇게 기록되어 있는데요. За энэ дээр харах юм бол тэр суурьнд хэрэглэх гэж байгаа чулууг нь болохоор том гэсэн бас үнэтэй гэсэн тийм. 성전을 또 바치는 일을 하기 위해서 이렇게 크기가 크고 또 가치가 있는 그런 좀 돌의 품질이 좀 좋은 그런 돌을 사용해야 된다고 그렇게 기록되어 있습니다. Өөрөөр хэлбэл илээ болохоор тэр суурь чинь чухал учраас тэр чухал суурийг тавихын тулд илүү одоо том байх хэрэгтэй бас тэр чанар нь сайн байх хэрэгтэй гэсэн агуулгыг оруулж гисэн байна. 이 기초석의 특징은 바로 우리의 기초 되시는 예수님과 하나님의 말씀의 어떠함을 알려주시는 내용입니다. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ дэс сэдвэлээ бас мэдэж болно тийм. Бидний одоо суурь гэж ярьдаг, хэдүүлээ хатан суурийн талаар бас ярьдаг. Энэ дээр ч гэсэндээ бас эзэн Есүсийн дүрслэлээс гарч ирсэн гэсэн утга байна. 예수님께 대한 정확한 말씀의 가르침이 우리 신앙의 기초가 되는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол бидний суурь итгэлийн суурь ч гэсэндээ зөв бас чанартай сайн байх хэрэгтэй. 우리의 영적 성전은 바로 말씀이 사도와 선지자들이 전한 말씀이 그 기초가 된다는 것이 성경에 있고요. Биднэр дээр байдаг юм бидний сүнслэг одоо барилгын суурь нь иш үзүүлэгчдийн үгэн дээр ингээд суурлагдсан гэж байдаг.
지금 말한 거는 에베소 2장 20절에 있고요. Эфес номны аюу 2-ын 20 дээр сайн хэлсэн агуулга байж байгаа. 또 마태복음 16장 18절에 Бас дахиад Матай 16-гийн 18 дээр харах юм бол 거기에 베드로 위에 교회를 세운다는 말씀을 예수님이 하셨는데요. энэ дээр юу байгаа гэхэлэр чинь Питер дээр эзэн сүмийг босготлоор бас хэлсэн байгаа. 그 베드로라는 말이 큰 반석이라는 뜻입니다. Тэгээ Питер гэдэг үг чинь өөрөө нөгөө хад гэсэн утга байсан шүү дээ, тий. 베드로 자체가 그 기초가 아니라 베드로가 깨달은 우리 예수님께 대한 그 믿음이 교회 건축의 기초가 된다는 거죠. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Питер гэдэг хүн нь биш, тий. Хүн биш. Харин яах вэ гэхээр өөрийнх нь нэрнийх нь онцлог дээр хэлж байгаа гэсэн үг, тий. Хадан суурь гэсэн утгаар хэдүүлээ хэлж байгаа. 그럼 이 반석이 두 가지 조건을 갖고 있는데요. За тэгэхээр энэ дээр бас хоёр агуулга байгаа, тий. 크기가 커야 되고 또 귀한 반석, 가치 있는 반석이라고 여기 말씀하고 있습니다. Өөрөөр хэлэх юм бол тэр биднэрт байгаа тэр нандин чухал суурийг бид хэлж байгаа тийм ээ. 그럼 돌의 가치는 뭘로 인해서 결정이 나는 것일까요? За гэх юм бол хэдүүлээ энэ одоо суур гэж ярьж байгаа, хад гэж ярьж байгаа тийм. Тэр хадны чанарыг тэгвэл юугаар одоо тодорхойлт юм болоо? 외형의 아름다움이 아닌 그 자체 견고함이 단단함이 그 돌의 기초입니다. 아니 그 가치입니다. 그렇지. Гэтэ бид нэр ингэж хардаг. Тэр чулууны үн цэнийг яаж хардаг гэхээр харагдахтаа байдаггүй гэж байна. Харагдахтаа биш. Харин тэр чулуу тэр бат бөх вэ гэдгээс шалтгаалдаг гэж. 쉽게 부서지는 그런 약한 돌은 아무리 많이 있어도 그것은 필요가 없는 거죠. За өөрөөр хэлэх юм бол хичнээн гаднаасаа ингээд гоё харагддаг байлаа ч гэсэндээ дорноо бутарчих тийм чулуу байх юм бол тэр нь ямар ч нөлөөгүй гэсэн. 그럼 견고하다라는 의미가 그럼 말씀과 관계되어 있는 말이라면 그러면은 그것은 곧 하나님 말씀의 견고함을 말씀하는 겁니다. За өөрөөр хэлбэл энэ дээр бас нэг хатуу батбөх гэдэг агуулга юу дээр орж ирж байлаа чинь эзний үгэн дээр орж ирж хөдөлшгүй гэсэн утган дээр бас гарч ирдэ. 하나님의 말씀은 그 어떤 다른 이론에 의해서 그 말씀이 바뀌어지지 않습니다. Тэгээ Бурхны үг яадаг вэ? Ямар ч одоо нөхцөл байдал байсан хувирдаггүй. 인간의 모든 이론을 깨트리는 강력함이 있습니다. Тэгээ харин яадаг вэ? Тэр нь хувирахгүйгээс гадна хүн төрлөختний ихэнх одоо янз бүрийн хувирал, өөрчлөлт, тэр онолуудыг тий бүгдийг нэцээх чадaltaй. 또 이 말씀은 가다가 약해지지 않고 그 강함이 그 견고함이 오랫동안 계속 지속되는 거죠. Мөн эзний тэр үг нь яадаг вэ? Олон жил өнгөрлөө гэдэг тэр чинь яах вэ? Чинь алдагддаггүй тий. Тэр чигээрээ байдаг. 그래서 그 말씀을 믿은 믿음은 언제나 변치 않고 그 말씀 위에 세워진 교회는 영원한 교회가 되는 것입니다. Тэр энэ итгэл энэ үгэн дээр эзний үгэн дээр үгэнд итгэсэн тэр итгэл суйрлагдсан итгэлэнтэй хизээж бас ингэдэг нэг гундахгүй мөн энэ үгэн дээр суйрлагдсан чуулган хизээж одоо юу гэдэг тий сулрахгүй. Амен. 돌이 크기가 커야 되는 것은 하나님의 교회 나라는 작은 나라가 아니라는 거예요. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бид нэр энэ дээр харах юм бол том чулуугаас юу гэсэн бэлээ зүгээр нэг чулуу гэхгүй тусгаал нь том гэж тодтогсон тийм энэ болохоор чинь эзний одоо тэр эзний тийм сүм эзний хаанчлал бас том гэдэг бас илэрхийлж 점점 더 커지고 확장되어지고 그 커지는 나라에 대한 기초이기 때문에 돌도 커야 된다는 것입니다. өөрөөр хэлэх юм бол эзний хаанчлал улам тэллэгдэн улам томорно тэр үүнтэй адилхан тэр утгаараа том чулууд ингэ бэлтгэсэн. 그럼 이러한
그 돌이 이러한 말씀이 나의 기초, 나의 성전 기초가 되기 위해서는 어떻게 해야 될까요? За тэгвэл бид нар ч гэсэндээ ийм том чулууг, ийм бат бөх чулууг өөрийнхөө за бидний сүмийн суурь болгоё гэвэл яах ёстой вэ? 말씀의 기초 위에, 다시 말하면 말씀을 가지고 말씀대로 신앙생활을 하는 것이 바로 이 말씀 위에 자기가 건축되어지는 그 의미입니다. Тэгээ тэр нь хамгийн түрүүнд юу вэ гэнгүүт чинь бид нар өөрсдөө үгэн дээр суурлагдах. Тэгээ үгийг өөрийнхөө суурь болгох нь одоо хамгийн чухал гэдэг хэлж өгч. 마태복음 7장 24절과 25절 보시기 바랍니다. За Матай 7-гийн 24 25-ж 예, Матай 7 дугаар бүлгийн 24 25-ыг харъя гэлээ. 누가 좀 읽어주십시오. Хэн нэг уншиж өгөө. За би юмш. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч альва хүн хадам дээр байшингаа барьсан мэрэгэн хүнтэй зүүрлэгдэнэ. Бороо орж үер буун салхилж байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурлагдсан байв. Амен. 아멘, 아멘. 우리가 말씀 위에 우리의 믿음을 세워나가면 그 어떤 외부의 영향에 의해서도 그것이 무너지지 않는다는 말씀이죠. Өөрөөр хэлбэл хэлж байна те. Бид нар эзний үгэн дээр суурлагдсан байхад бол тэр нь эзний гадны ямар нэгэн нөлөө биднийг нургаах гэсэн ч гэсэн тэр нь сүрхгүй гэсэн тийм. 우리가 들은 말씀대로 그대로 실천하고 순종하는 것이 그 말씀 위에 나의 성전이 세워지는 것이라는 말씀입니다. Өөрөөр хэлбэл харж байгаа сонссон үгийнхээ дагуу дуулууртай байх нь яа гэсэн чинь бидний сүмийн суурь болгож бат болж байгааг нь илэрлэх гэсэн тийм үү? 만약에 말씀 위에 말씀대로 신앙생활하지 않고 말씀을 순종하지 않게 되면 어떻게 된다는 것일까요? Хэрвээ тэгвэл бид нэр үгийг одоо авахгүй те үгийн дагуу үйлдэхгүй байвал яана гэсэн үг вэ? 지금 방금 읽은 말씀의 그 다음 부분과 같이 그 집이 무너지게 됩니다. Бид сая уншсны дагуу тийм уншсан агуулга байсан. Гэтэл тэрний арт тал дээр нь байж дараад нь хэрвээ үгийн дагуу үйлдэхгүй л яах вэ гэдэг хэсэг нь арт тал дээр нь дахиад гарч байгаа. 기초가 약하기 때문에 인간의 다른 사상과 이론이 들어올 때 그 기초는 무너지게 되고 그 기초가 무너지니까 그 집도 같이 무너지는 거죠. Өөрөөр хэлбэл суурь байх тусам яана гэсэн бэ? Унна гэсэн тийм ээ, эвдрэл сүйл нь их байх болно гэсэн. 그러면 신앙생활을 하기 위한 모든 노력들이 다 전체가 다 실패로 돌아가게 되는 것입니다. Тэгэхээр бид нэр хэрвээ суурь суул байх юм бол яах юм бэ? Олон жилийн бидний итгэвч хийж явсан, итгэлээ өндөрлөж явсан тэр их одоо цаг хугацаа бүх зүйл оргүй хоосон болно гэсэн. Унаад өгөхлөр. 똑같이 노력을 했는데 어느 한쪽은 노력한 것을 인정을 받고 어느 한쪽은 노력한 것을 인정받지 못하는 일이 생기는 거예요. Тэгээ яг ингээд нэг мөр зэрэгцэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Бид нэр нэгэн цагт хамтдаа үйлчилжсэн хүмүүс ч гэсэн бүгдээрээ байдаг. Гэтэл нэг цагаа тулаад ирсэн чинь тэр хүмүүс дотроос нь тий үйлс нь хов хоосон болох нэгэн байхад үйлс нь шагнал авах нэгэн бас гарч ирнэ гэсэн үг. 그것은 말씀대로 순종했느냐 안 했느냐 여부가 그것을 결정하는 것입니다. Энэний шийдэн хаанаас гарах юм? Тэгэхээр тухайн хүнээс өөрөөсөө л шалтгаална. Үгийг дагч ирсэн юм уу, дагахгүй юм гэдгээс. 성전을 그 큰 말씀의 견고함을 나의 신앙의 기초로 삼는다는 의미가 무엇인지를 우리가 정확히 알고 계시고 항상 이걸 붙잡으셔야 됩니다. Тэр бид нэр эзний үгийн дагуу үйлдэх гэдгийг тэр чухлыг нь ойлгох, тэгээ түүний дагуу үйлдэхин төлөө хичээнэ гэдэг чинь маш чухал байгаа. 그다음에 두 번째 작은 제목이요. За хэдүүлээ одоо хоёр дахь өөрөөр хэлбэл 7-гийн 2 дахь сэдв рүү орох гэж байна. 돌과 제목을
갖추라고 함. За энд дээр 7-гийн 2 дээр үгсүүлэл чинь чулуу болон одоо тэр эрдний чулуунуудыг тэ бүгдийг нь засаж бэлдээрэй гэсэн. 18절 18절 한 절입니다. За хэдүүлээ 18 дугаар ишлэлийг хараа тэн дээр гарч байна. 18절 한 절만 좀 읽어 주십시오. За 18 дугаар ишлэлийг уншия. Энд дээр үлээрээ Соломоны болон Хирамын барилгачид мөн Гибалчууд чулууг засаж өргөөний барилгаад хэрэглэх дүнз ба чулуунуудыг бэлдвэ гэсэн. 아멘. 아멘. 여기서 나오는 돌과 나무는 그 성전을 만드는 데 필요한 기본 재료입니다. Одоо энэ дээр гарч байгаа чулуу бас моднууд гэхлээр эднэр болохоор чинь эдний өдрөөр барихад хэрэглэгдэх одоо гол материалууд гэсэн. 두 번째 말씀한 이 돌은 기초돌과는 다른 다듬어진 그 작은 부분의 돌을 말씀하는 거죠. За одоо энэ дээр болохоор гарч байгаа энэ агуулгууд нь болохоор чинь нөгөө нэг юу нэ манайхаар л хундаам тийм ээ. Хундаамын чулуунуудаас гадна дахиад өөр жижиг чулуунуудыг хэлж байгаа гэсэн үг. 벽을 쌓아 올리는 데 필요한 돌을 벽돌 같은 돌을 말씀하는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол одоо хэдүүлээ нөгөө хан барихад чинь ханаа дэш нь өргөхд өргөлийн чулуу хэрэг болдог шин тийм чулуу тоосов шиг тэрийг хэлж байгаа гэсэн. 그럼 이 두 재료를 놓고 볼 때 우리의 영적 성전이 어떻게 지어져야 되는지에 대해서 역시 말씀하고 계시는데요. За тэгэхээр хэдүүлээ эндээс харах юм бол бидний сүнслэг одоо нөгөө амьдрал бидний сүнслэг амьдралын барилга маань хэрхэн босгогдох вэ гэдгийг бас дахиад зааж өгөх гэсэн үг тийм. 이 기초석과 이 두 가지 그 재료는 각각의 그 특징들을 갖고 있습니다. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ дээр харах юм бол энэ дээр хэлж байгаа чулуу болон моднууд өөр өөрсдийн онцлогуудыг харуулж байгаа. 먼저 이 기초석은 우리가 믿는 그 말씀을 가리킨다고 하면 이 두 번째 재료는 말씀대로 실제 생활하는 자기의 생활 행위를 가리키는 겁니다. Өөрөөр хэлбэл 17 дугаар ишлэл дээр болохоор бидний амьдралын суурь ямар байхаа гэдгийг хэлж ирсэн бол харин 18 дээр нь болохоор чинь за суурин дээр төл бид нар хэрхэн амьдралынхаа тэр нөгөө амьдралаа босгох юм бэ гэдгийг зааж өгч байгаа гэсэн. 이 돌이 필요하다는 것은 말씀을 믿고 행하는 그 모든 행위가 그 기초와 같이 그 행위도 흔들림이 없이 견고해야 함을 말하는 거죠. Өөрөөр хэлэх юм бол тэр одоо юунуудыг те асуулт юуныг бидний суур бат бөх байхлаар яах ёстой вэ гэхлээр суур бат бөх байх юм бол дээшнээ бас ямар нэгэн байдлаараа сэгсрэгдэхгүй гэсэн тийм. 어떤 행동이 그 행동을 하기로 결정했으면 그걸 계속 끝까지 지켜나가야 하는데 자꾸 변동되고 자꾸 바뀌는 것이 문제입니다. Бид нар ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй болдог. Гэтэл үйлдэл хийж байгаа үйлдэлүүд маань бидний амьдрал дээр ингээд нөгөө бат бөх нэг заа гэсэн бол заа байхгүй, заа босмол яваагүй гэдэг шиг тийм байхгүй. Заа байжснаа эргэлзээл дахиад ингээд сэгсрэгдээл ингээд явчих тохиолдлууд байдаг. 말씀의 깨달음이 확실하면 그 깨달음을 가지고 하는 행위도 바뀌어지면 안 되고 그것도 항상 일정하고 또 변하면 안 된다는 걸 가리키는 겁니다. Бид нар ч гэсэндээ эзний үгийн одоо тэр үгэн дээр суйрлагдахтаа эзний үг нь үргэлж өөрчлөгдөхгүй гэдгийг бид нар бас бат ингээд мэдэх хэрэгтэй. 돌의 견고함은 우리 신앙의 견고함을 항상 여기 성전에서는 상징하는 것입니다. Тэгээ нөгөө юуны одоо тийш өгдөж байгаа тэр чулуунууд бат бөх байх ёстой гэсэн энэ агуулга нь бидний итгэлийн амьдрал гэсэндээ бат байх ёстой гэдгийг илэрхийлж байгаа бас нэг илэрхийлэл болж байна. 또 우리의 육체조차 우리 육체적인 면에 있어서도 하나님은 우리의 건강을 항상 건강하게 붙들어 주신다는 의미도 같이 들어있는 겁니다.
Тэгээ бидний энэ дунд зөвхөн итгэл яригдаагүй бидний юу ярьж байгаа гэхээр нөгөө эзэн бурхан бидний бие махбодыг ч гэсэндээ баттай те хүчрхэг байлгах дээр анхаарах хэрэгтэй гэдэг талаар бас яригдж байгаа. 또 나무는 생명력이 있는 존재이고 자라나는 특징이 있는 나무인 거예요. За бас дахиад юу гэхээр тэр эзний бас одоо энэ чинь мод байгаа тийм мод бо чулуу гэсэн харин чулуу нь болохоор эзний амьд оршихуй тийм бас өсөн үрждэг гэдэг утгаараа эзний амьд оршихуй хамт байх талаар гэсэн зааж өгч. 더 나은 믿음으로 점점 성장하고 발전할 때 우리가 하나님 앞에 쓰임 받는 자가 될 수 있다는 거죠. Өөрөөр хэлбэл бид нэр эзний өмнө одоо өсөн нэмэгдэж одоо өөрийнхөө илүү өсөж хөгжих тусам бурхан бид нарыг илүү бидний итгэлийн амьдралын дээр барилгыг илүү сайхан өндөр бариулж өгдөг гэсэн үг. 성장하는 믿음만이 하나님을 그 안에 모시고 살 수 있는 성전이 될 수 있다는 겁니다. Энэ дээр харах юм бол загалаараа эзний өргөө баригдаж байгаа энэ үйл явц нь ч гэсэнтэй бидний амьдралын итгэлийн амьдралын үйл явц хэрхэн өрнөж байгааг харуулж өгч. 학개서 1장 8절 누가 읽어 주십시오. За манай Хаггай номны 1:8-ыг хэнийг уншчих вэ? Хаггай 1:8. Хаггай 1:8. За хагаа 1:8. Мгм. Уул өөд явж мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл би үүнийг чинь таашаан алдаршуулгадах юм гэж эзэн айлтаж байна. Амен. 네. 여기 성전 건축하는 데 필요한 그 나무를 말씀하는 것이고 그 나무는 산에 올라가서 나무를 가져와야 된다고 말씀하고 계시죠. За энэ дээр хэлсэн тийм бэ? Эзний өргөөг барихын тулд яах гэсэн бэ? Бид нэр уул руу явах хэрэгтэй. Тэгээд мод авчрах хэрэгтэй. Тэгээд өргөөг барих хэрэгтэй гэсэн. 이 산에 올라간다라는 의미는 간절한 기도를 통한 하나님과의 영적 가까워짐을 말씀하는 것이고요. Энэ дээр уулууд явах гэдэг юу гэж хэлж байгаа вэ? Өөрөөр хэлбэл өгсөх буюу хүн залбирлаараа эзний оршихууруу тэмүүлэн эзэн рүү ойртох хэрэгтэй гэдэг хэлж. 즉, 그 깊은 기도를 통해서 우리가 하나님의 주신 깨달음을 얻으면은 그 깨닫는 이 말씀이 내 믿음을 새롭게 합니다. Тэгээ бид нэр эзэн рүү ойртох тусам ойлголтыг авдаг. Ойлголтыг авах үед тэр ойлголт маань биднийг гişинчилж өгч яадаг. 그래서 말씀에 의해서 새로워짐이 있을 때 우리는 그때 우리의 영적 성전은 건축되어지고 있는 것입니다. Өөрөөр хэлбэл тэгэхээр бид нэр эзний үг дотор шинжлэгдэнэ гэдэг маань бидний нөө сүнслэг барилга баригдаж байна гэсэн үг шинэ. 하나님을 자기의 주로 모신 집은 다른 집과는 달리 하나님이 그 안에 계심을 보여주고 알려주는 것이 되는 거예요. Тэгэхээр бас тэгэхээр бурхан өөрийнх нь эзэн гэдгийг мэдээд түүнийг ингээд хүлээн зөвшөөрөх нэг нь яадаг гэхээр түүний амьдрал нь эзэнтэй хамт хэрхэн нөгөө барилгын ажил нь сайн явж байгаа вэ гэдгийг харуулж өгдөг. 내 안에 계신 하나님이 나를 통해서 일하심을 나타냅니다. Тэгээ бадаг гэхээр бидний дотор ажиллаж байгаа эзэн бурхан өөрөө бидний дотроос өөрийнхөө алдрыг илэрхийлдэг. 그 일은 하나님만이 하시는 놀라운 일이기 때문에 그 일을 통해서 하나님의 영광을 받으십니다. Тэгээ бурхан өөрөө тэрийг илэрхийлээд өөрөө бас тэндээсээ өөртөө алдрыг авдаг байна. 사람들이 하나님의 일하심을 나타내고 싶어 하긴 하지만 산에 올라가서 나무를 가져오는 일은 안 하는 거예요. Тэгээ хүмүүс одоо юу гэдэг гэхээр надаас бурхныг хараасаа ч гэдэм үү би бурхныг илэрхийлэх юмсан гэж ингээ хүсдэг хичээдэг. Гэхдээ гол зүйл нь уул руу явж модоо авахын тулд уул руугаа явдаггүй. 또 인간의 방법대로 노력해서 그 일이 된다고 착각하는 경우가 많습니다. Тэгэнгүүтээ хүмүүс тэгэхээр өөрийнхөө зөвний бодлоор бодоод болгочих юм шиг санагддаг. андуураад. 깊은 기도를 통해서
깨달음을 얻고 그걸로 내가 새롭게 바뀌어지는 것이 우리가 하나님 영광 나타내는 유일한 방법이라는 것을 우리가 잊어버리시면 안 됩니다. Тэгээд бид нэр өөрсдөө тэр одоо дотроо эхлээд би өөрөө очиж явах үед бурхан өөрөө дараад нь барилгын ажлыг хийдэг гэдэг дээр бид санах хэрэгтэй. 또 견고함이라는 것은 그 돌의 견고함이라는 것은 결심과 믿음의 의지가 바뀌어지지 않는다는 건데요. За тэгэнгუთ дахиад юу вэ гэхээр тэр одоо чулуу бат бөх гэсэн шүү дээ тийм ээ. Тэрэн дээр гарч аачлан эзний үг надад өгөгдөж байгаа тэр одоо үгнүүд нь бас өөрчлөгдөхгүй гэдгийг бид бас санах хэрэгтэй. 사사기 9장에 나무들이 어떤 한 나무를 왕으로 세우려고 하는 그런 일이 있다고 기록되어 있죠. За тэрнээс харах юм бол сасагийн юм гэсэн. 네, 사사기 9장에. За шүүгчд 9-р бүлгийг харах юм бол тэрэн дээр юу вэ гэхээр сасагийн 9장. 9장 1절부터 계속 그 내용이 이어져 기록되어 있습니다. 네. За энэ нэг Ахимелхийн хаанчлах хаан болох гэсэн оролдлогын талаар гарч байгаа. Өөрөөр хэлбэл шүүгч 9-р бүлгийг нэгээс хойш нь үргэлжлэх гарч байгаа. 근데 그 여러 나무들이 포도나무, 감람나무, 무화과나무가 왕 되는 것을 거절했어요. За тэгэнгუთ бусад юунаас илээ бусад моднууд түүнийг юу яадаг те татгалздаг те. 그 이유는 하나님이 자기에게 시키신 일이 너무 귀하기 때문에 어떤 다른 것을 자기한테 준다 할지라도 그것을 포기하지 않았습니다. Тэгээ өөр бас яасан гэхээр бурхан түүнд өөрийг нь уулна одоо болох гэд хүссэн гэж бодсон учраас маш нэг ямар ч зүйл байсан би тууштай байна гэсэн ийм дуулна сэтгэлтэй байсан. 하나님께서 주신 것들은 그 어떤 외부의 영향에 의해서 바뀌어지지 않는 이것이 우리가 가지고 있는 신앙의 견고함의 특징입니다. Бурхан хүнд одоо өгсөн зүйл дээр бурхны хүнд өгсөн зүйлүүд дээр ямар нэгэн өөрчлөлт бол байдгүй гэсэн тийм. Тэр өөрчлөгдөх зүйл байхгүй болохоор гадны одоо мянга нөлөө байгаад түүнийг өөрчлөх гэсэн ч гэсэндээ чаддаггүй. 혹시라도 다른 것과 바꾸거나 버리는 일이 있다면 그것은 말씀을 정확히 알고 있지 못한다는 뜻이죠. Тэгээ хүн магадгүй нөгөө эзнээс би нэг ийм зүйлийг авлаа гэдэг ч юм уу эзнээс сануулгыг авсан хэрнээ тэрийг тунд нь орхидог ч юм уу эсвэл мартдаг ч юм уу тий инглээ гэж бодох юм бол тэр хүн тэр хүн дээр ажиллаагүй биш харин тухайн хүн эзний үгийг ойлгоогүй гэсэн утга байдаг. 하나님 말씀은 그것을 붙든 자에게 견고함을 주시는 능력이 있습니다. Тий харин эзний үг яадаг гэхээр түүнийг хүлээж авсан нэгэнд хүчрхэгжүүлэх гэж болдог. 그 이유는 말씀이 견고한 특징을 갖고 있기 때문이죠. тэрний бас одоо утга нь юу гэхлээр чинь шалтгаан нь юу гэхээр эзний үг өөрөө бат бөх тий хөдлөшгүй гэсэн ийм шин чанартай байдаг. 또 이 나무가 갖고 있는 그 재료의 특징이 우리 성전이 어떠해야 함을 알려주는 그런 의미도 있다고 이미 앞에 설명했습니다. Тэгээ хэдэл бас дахиад модны онцлогийг бас хэлсэн тийм ээ. Мод бол амьтай гэж үздэг, ургадаг, тий өсдөг гэсэн. 이어서 이제 6장으로 들어가겠습니다. За одоо хэдүүлээ 1-р хаад номны 3-р бүлгээр болоод гэж байна. 6장 성전 각 부분의 구조, 재료, 규격. За 6-р бүлэг болохоор чинь эзний өргөөний бүтэц эзний өргөөний бүтэц материал за аргачлал гэсэн ийм агуулгууд байна. 이게 핵심 교훈이고요.
За ердөө 6 дугаар бүлгийн гол одоо утсны эдгээр орж байгаа гэсэн эзний өргөө барих тал дээр орж байгаа. 여기 대해서 이제 첫 번째 큰 제목입니다. За хэдүүлээ 6 дугаар бүлгийг ч гэсэндээ одоо нөгөө том сэдвүүдээр хувааж үзье. Нэгдүгээр сэдв нь юу гэхээр 건축이 시작된 때 эхнийх нь болохоор барилга эхлэх үед 1절입니다. за нэгдүгээр ишлэл байгаа. 1절 한 절만 읽겠습니다. За нэгдүгээр ишлэлийг уншъя. Израилийн хөвгүүд Египт нутгаас гарснаас хойш 480 дахь жилд Израильд Соломоны хаанчлал тогтсон 4 дахь жилийн Зив сар буюу 2 дугаар сард Соломон эзний өргөөг барьж эхэлжээ. 아멘. Амен. 성전 건축이 시작된 때는 이스라엘 역사가 시작된 때로부터 480년이 지났다고 했고요. За энэ дээр болохоор эзний өргөөг баригдах тэр үе хүртэл баригдах үе нь Израиль гэдэг үндэстэн буюу Израиль үндэстнээс Израиль үндэстний энэ чинь нэг түүхийн он тоол гарч ин тэ 480 жил гэсэн. Египтээс гарснаас эхэлсэн тэр цаг нь 480 жил өнгөрсөн гэсэн. 또 솔로몬이 이스라엘 왕이 된 지 4년이 지난 후에 건축 시작했다고 그랬죠. За тэгээд харин Соломон хаан ширэнд суугаад 4 жил болсон байсан гэсэн. 이 두 개의 그 시점, 이 두 개의 연도 표시는 이 숫자는 동일하게 4의 배수가 들어가 있습니다. За энэ дээр харах юм бол одоо эхнийх дээр нь 400 гэсэн бол дараагийнх дээр нь 4 жил гэдэг ийм 4-ийн тооны давхцал гарч ирж байна тийм. 4라는 숫자는 항상 성경에서 고난이나 고초의 의미가 있습니다. Энэ 4 гэсэн тоонууд болохоор Библиэлд харах юм бол ямар нэгэн тийм одоо зовлон тий эсвэл сориулт гэсэн ийм агуулгууд дээр холбогдоод байдаг. 이스라엘 백성들이 애굽에서 있었던 기간도 대략 400년이죠. За тэгэнгүүт өөрөөр хэлэх юм бол Израильууд яасан бэлээ ойролцоогоор 400-аад жил болцлогддог тийм. 그것은 그 애굽에서의 그 생활이 고난의 연속, 고초의 과정이었다라는 것을 알려주고 있고요. За тэр нь болохоор чинь 400 гаруй гэдэг нь болохоор бас ялгаахгүй Израильчууд тэнцээ үнэхээр зовлонтой байсан гэдгийг илчилж өгдөг. 애굽에서 나왔을 때로부터 성전 건축할 때까지의 그 기간 전체도 역시 고난의 과정이었습니다. За тэгээд Египтээс гарснаас хойш тий энэ эзний өргөөг барих энэ цаг үе хүртэлх энэ хугацаа бол бас 400 жилтэй гэсэн утгаараа орчуулбал бас л ялгаахгүй ийм цовлонтой зүдгүүртэй онцлог байсан гэж харагдаж байна. 고난에서 건져내기 위해서 애굽에서 이끌어내셨는데 왜 또 고난을 당했을까요? Уул нь бурхан Израильчуудыг Египтээс гаргасан шалтгаан нь тэднийг зовлонгоос нь аврахын тулд гэж гаргасан тий. Тэгвэл эн чинь яагаад дахиад зовлонгийн 400-аад жил үргэлжилсэн болоо? 그것은 하나님께서 애굽에서 왜 이끌어내셨는지에 대한 그 목적을 몰랐기 때문에 고난이 계속됐던 겁니다. Тэгэхээр түүний шалтгаан нь юу юм гэхээр бурхан Израильчуудыг Египтээс гаргасан шалтгааныг нь тэд нэр ойлгохгүй байсан учраас одоо тий ийм юутэй хадрамаатай замаар гэх юм уу ингээ удирдсан гэж харж байна. 광에서 멸망하고 가나안에 들어가지 못한 사람들은 애굽의 생각을 다 버리지 못하고 몸만 나온 거예요. Тэгэнгүүтээ тэр нэг юун дээр те цүлт ч гэсэндээ Египтийнхээ бодлыг өрөхгүй бурхны амлалтанд итгэхгүй байсан хүмүүс яасан блэ цөлдөө үлдсэн те тэгээ Канаан руу орж чадаагүй. 애굽에 있는 모든 것을 다 버리고 하나님만 바라보게 하기 위해서 이끌어내신 건데 애굽에 대한 생각을 늘 계속 그대로 하고 있었던 거죠. Тэгээд тэдний хувьд яасан гэхээр
Египтээс хэрэг гарцсан л бол Египтийнхээ бодлого Египтэд нь орхих хэрэгтэй байсан. Гэтэ тэгээгүй хүмүүс байсан. Дандаа Египтийнхээ бодлыг тээж явж байсан. 고난을 받게 만든 애굽에 대한 생각을 버리지 못하면 애굽의 고난이 계속됩니다. Тэг хүн тэг Египтийн Египтэд амсчихсан тэр зовлон амьдралынхаа тэр бодлуудыг солихгүй өөрчлөхгүй бол тэр зовлон амьдралдаа байхсаар л байх болно. 아브라함의 조카 롯의 아내가 소돔에서 나오다가 소금 기둥이 됐습니다. Тэгээ бас нэг жишээ нь болохоор чинь Авраамийн Авраамийн үеэл Лотын эхнэр нөгөө юунаас гардаг те Содом Гоморыг сүйрхөд гардаг. Гэтэ тэр гарсан л бол тэр бодлоо орхихгүй эргэж харж агаад чулуун баг нь болдог. 소금이 된 이유는 두고 온 소돔 고모라에 대한 생각을 버리지 못했기 때문에 그들이 겪은 것과 똑같은 결과를 얻었다는 거죠. Тэгээ тэд нэр тэр эмэгтэй эргэж харсан шалтгаан нь юу байсан бэ? Тэгээ тэнцээ одоо нөгөө сүнсээ үлдээчлээ гэдэг шиг те бодлоо аваагүй. Тэр Содом Гоморагийнхаа талаарх бодлоо тэнцээ үлдээгээгүй байсан гэсэн үг. 소돔 고모라는 그 전체 성읍이 다 불타고 무너진 이후에 그 전체가 다 소금으로 바뀌어지게 됐습니다. За тэгээ тэр Содом Гоморагийн бүх зүйл өөрчлөгдөд унаад те ингэж явах явцад яасан бэ? Давас болсон тэр эмэгтэй ч гэсэндээ тэгсэн. 그 위에 생긴 바다가 소금기가 굉장히 강한 그 바다가 된 거죠. 사해요? 예, 바다? 죽음의 바다란 뜻이 소금의 성분이 너무 강하기 때문에 생물이 살 수 없는 바다라는 거예요. Тэгээд Даваст нуур гэж байдаг тийм. Өөрөөр хэлбэл сүнсэн тэнгис гэж байдаг шүү дээ тийм ээ. Тэр ч гэсэндээ бас ялгаахгүй нь л давсаар ингээд дүүрэн байдаг тийм. 가나안 땅에 도착해서도 역시 마찬가지로 하나님의 목적대로 살지 못했어요. Тэгээд Израильчууд бас яасан бэ? За тэгэнгүүтээ Канааны газар руу орж ирсэн. Гэтэ Канааны нутаг руу орж ирсэн гэсэндээ тэдний бодлууд нь өөрчлөгдөв. 자기들을 왜 가나안 땅에 두셨는지를 생각하지 않으면 고난이 끝나지 않습니다. Бурхан тэднийг яагаад Канаан нутаг руу авчирсан бэ гэдэг тэр бодлуудыг өөрийнхөө доторх бодлоо шинжилээд тэгж яагаад авчирсан талаар бодож чадахгүй бол зовлон үргэлжлэлээр л байх болно. 우리 인생들 역시 하나님이 나를 왜 이 땅에 두셨는가, 왜 여기 있게 하셨는가를 생각하지 않는다면 인생의 고초는 끝나지 않습니다. Тэг хүн төсөн ялгаа авахгүй Бурхан яагаад өнөөдөр намайг энд байлгаж байгаа юм бол доо гэдэг рүү анхаарахгүй байх тусам тэр асуудлууд нь дуустдаг. 그러나 하나님이 여기에 나를 왜 두셨는지를 그 목적을 발견하고 그 목적을 따라서 산다면 우리는 모든 고초로부터 벗어나게 되는 것입니다. Харин би энд байгаа чинь Бурхан намайг энд ингэ байлгаж байгаа юм байна шүү дээ гэдэг ч юм уу. Ингээд би өөрөө одоо байгаа байдлыг Бурханы нүдээр Бурхантай хамт харах гээд хичээх үед асуудлууд нэг нэгээрээ цэгцэрч эхэлдэг. 잠깐 쉬었다가 10분 쉬었다 하겠습니다. Хэдүүлээ 10 минут амарчаад буцаад оръё. 성전 건축하기 전에 그 기간을 성전 건축하기까지의 그 기간이 고난의 의미가 들어있다는 게 이게 우리에게 좀 가르치는 바가 있는데요. За хэдүүлээ нэг эсний өргөө баригдахаас өмнөх тэр хугацаа дөрвийн тоогоор хэлсэн агуулгууд тодорхой хэмжээний зовлонгийн гэсэн ийм агуулгууд байдаг гэсэн тийм. 성전이 건축되었다는 것은 하나님이 영접되었다. 하나님의 집으로 살아간다는 의미가 있고요. За тэгээд харин эдгээр эсний өргөөг бариад ирсэн байсан гэсэн утга нь ямар утга вэ чинь? Эзэн Бурхныг хүлээж авсан гэсэн утгаас оршиж. 하나님의 뜻대로 움직여지는 집, 즉 하나님의 몸이 되었다라는 의미가 있는데요. Бас нөгөө талаараа Бурхны хүслийн дагуу хөдөлж эхэлсэн. Буюу эзэнтэй одоо хамтлаг биш болсон гэсэн утгаас явж байгаа.
성전 건축하기 전까지의 고난이라고 한다면, 건축하기 전까지가 고난이라고 한다면, 성전이 건축되면 고난은 끝난다는 의미가 있어요. Тэгэхээр энэ дээр бас хэлсэнтэй эзний өргөг одоо барих хүртэлх 400 жил буюу энэ нь зовлонгийн жилүүд байсан гэж байгаа бол эзний өргөг барьсны дараа тэр асуудал нь шийдэгдсэн гэсэн утгаас явж. 뭔가 어려운 일이 생긴다 할지라도 자기 마음에서 그것을 고통으로 느끼지 않고 힘들게 느껴지지 않습니다. Хүн ямар нэгэн хэцүү зүйл болох үедээ яадаг гэхээр эзэнтэй хамт байх үед сэтгэлээрээ одоо тэрийг мэдрэх гэсэндээ бүр тийм хүнд байдлаар мэдрэхгүй гэсэн үг. 겉으로 볼 때는 아무 문제가 없고 아무 일이 없는데 마음에서 고통당하는 일이 있고 또 겉으로 볼 때는 굉장한 어려움을 겪는 것 같지만 마음은 평안하고 전혀 힘들지 않는다면 어느 쪽이 평안일까요? Гадны талаас нь харах үед ингээд юу ч ямар ч зовлон алгаа энэ хүн гэж харагдмаар. Гэтэл тэр хүний дотор нь болохоор чинь төмөн зовлонгоор сүлбцсэн хүмүүс байдаг. Эсвэргээрээ гадна талаасаа бүр үнэхээр хэцүү зовж байгаа юм шиг харагддаг хэрнээ дотроо үнэхээр амар тайвдаг хүмүүс бас байдаг тийм. Тэгэхээр энэ хоёрын одоо аль нэгийг сонгох гэвэл та алийг сонгох бол 곧 마음의 평안이 곧 우리의 평안인 것입니다. бидний хувьд ч гэсэн мэдж байгаа тийм ээ сэтгэлийн амар амгалан гэдэг зүйл нь маш чухал байдаг. 하나님이 내 마음에 계신 것이 느껴지고 알게 되어야 그때 마음의 평안이 주어지는 거예요. Өөрөөр хэлэх юм бол бурхан миний дотор байгаа гэдгийг мэдрэгдэх үед яадаг гэхээр тэр одоо сэтгэлд маань амар тайван гэдэг зүйл бас ингэж орж ирдэг. 특별히 이스라엘의 역사가 시작된 이후로 여기 480년이라고 지금 그렇게 기록됐지 않습니까? Израилийн ялангуяа тэр одоо түүхийг Израильтэй эзний өргөг барих хүртэлх хугацаа гэсэн чинь 480 жил гэсэн тийм. 그럼 이 80년이라는 의미가 뭔지가 이게 또 중요한데요. Хэдүүлээ одоо энэ дээр бас дахиад харъя. Энэ дээр дахиад юу харах вэ гэхээр 400 гэдэг үг тийм байсан ба дахиад 80 жил гэсэн нэгийг гарч ирсэн тийм ээ. Тэрийг бас дахиад бодож үзсэн. 80 жил гэсэн ямар утга болоо? 8이라는 숫자는 7이 이루어진 그 7 다음의 숫자 7이 이루어진 다음을 말씀하는 겁니다. 8 гэдэг тооны утгыг хэлээ бодох юм бол 7 бүхтэн дуусаа дараад 8 болдог тийм. 7-гийн дараа 8 байдаг. 7이라는 숫자는 하나님께서 만족하신다는 의미, 하나님께서 만족히 여기신다는 의미가 있고요. 7 гэсэн тоо ч болохоор чинь бурхан тэ төгс тоо, одны төгс тоо гэж явдаг юм утга байдаг тийм ээ. 그것은 우리의 죄의 버려짐이고 하나님께 돌이켜짐이고 하나님과 가까워짐이죠. Бас дахиад хэлэхээр бид нэр гэмээс болоод эзнээс холдсон, дараад нь эзэнд орхигдсон, гагаад эзэн рүү ойрцсон гэсэн утгууд бас байдаг. 그럼 그 다음에 8이라는 의미가 무엇일까요? Тэгвэл тэрний дараагийн тоо болох 8 гэсэн тоо ямар утгатай гэж бодож байна? 이전에 내 모습은 다 죽어지고 사라지고 새로워진 모습만 있다는 의미가 있는 겁니다. За энэ болохоор чинь миний өмнөх одоо байгаа байдлууд те бүгд дууссан, өнгөрсөн. Одоо харин шинэ зүйл эхэлж байна гэсэн юм агуулга өгдөг 8 тоо дээр. 성경에 8이라는 숫자를 가지고 잘 묵상해 보면 모두 이런 의미가 있다는 걸 우리가 알 수 있습니다. Бид нэр Библиэлд байгаа тийм 8 гэсэн тоонуудыг ингээд одоо 8 гэсэн тэмдэглэтэй тоонууд дээр авч үзэх юм бол яг энэ агуулгууд бас илэрхийлэгддэг. 그다음에 이제 두 번째 큰 제목으로 들어가 있습니다. За одоо хэвлээ 6 дугаар бүлгийн 2 дахь том сэдвээр орох гэж байна. 그 이전에 고난 당하는 것이 우리가 하나님과 하나 되어져가는 과정이라는 걸 우리가 아셔야 되는 것이고. За тэгэхээр энэс өмнө хэвлээ юу мэдэх зүйл нь юу гэхээр чинь зовлонтой байна гэж байгаа бол тэ эзэнтэй ойртох хэвээр эзэн рүү ойртох хэвээр гэсэн юм мессеж бас байгаа гэдгийг бид мэдэх хэрэгтэй. санаад 그래서 다윗조차도 왕이 되기 전까지는 이 고난의 과정을 겪어야만 했던 겁니다.
Давид ч гэсэн тэгжсэн тийм ээ. Хаан болохоос өмнө яасан бэлээ. Заавал тэр ингээд нөгөө тийм зовлонтой тэр онцгод өнгөрөөж гисэн байгаа. 고난을 통해 얻는 유익이라는 것은 우리의 말씀에 확고한 깨달음입니다. Бид нар хатан бод Бурхангаар дамжуулаад олох тэр одоо үр ашиг гэдэг нь юу гэж хэлдэг вэ? Ойлголтыг хэлж байгаа гэсэн ухаарлыг. 지금 말한 것은 시편 119편 67절의 그 내용이 있고요. За 시편 119편 네. 67절이요. 네. Саяны агуулгыг харах юм хахад хэллээ. Дуулал 119-ийн 67 дээр бас тэр агуулгын талаар сая одоо ихлэ ярьсан гэсэн үг. 그리고 우리가 성전이 건축되어지지 않으면 어떤 만족과 기쁨도 없다는 의미도 우리가 잊어버리시면 안 돼. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаараа эзний өргөг барьж явах үед. Тэгээ эзний өргөг бид нар барих үедээ яаж нэг гэхээр орхисон зүйл байхгүй гэдэг ингээ анхаарах хэрэгтэй гэсэн үг. 아까 학개서 읽은 구절, 학개서 1장에 1장 8절에 성전을 건축하라라고 하나님께서 말씀하지 않으셨습니까? Тэгээ сая хагга номдэр харах юм бол эзний өргөг бариараа гэсэн тийм. 그리고 1장 6절부터 8절까지는 성전을 건축하지 않으면 어떤 생활이 될 것인가가 그게 6절부터 8절까지의 내용이죠. 그 학가에서 말씀하신 거예요? 학가 말씀. 예, 학계 1장 6절에서 8절까지의 내용은 성전을 건축하지 않은 그 결과를 말씀하는 거죠. Одоо хэдүүлээ харах юм бол сая хэдлээ хагга номон дээр хагга 1-8 дээр гарсан. Тэгээ уул өдөр яваад мод авчираад өргөөг мараарай гэсэн. Гэтэл тэгвэл эзний өргөөг барихаас өмнө буюу эзний өргөөг барихгүй бол ямар байх вэ гэдгийг нь болохоор хагга 1-ийн 6-7 дээр хэлж байгаа гэсэн. 6 дээр хэлэнгүй. 그리고 아까 1장 8절 읽었는데 다시 연결시켜가지고 1장 6절부터 8절, 학기 1장 6절부터 8절까지 누가 한번 읽어주십시오. За хэдүүлээ одоо хэн нэгэн та уншиж өгööray. Хаггын номны хэдлээ 1-8-ыг уншсан шүү дээ тийм. Одоо хэдлээ дахиад хаггын 1-ийн энэ удаа 6-аас 8-ыг уншиж өгööray. За та нар ихийг тариалсан боловч ургацсан баг байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч хандаггүй. Та нар хувцалдаг боловч хинчинч дулаацдаггүй. Хүлсний ажилчид хүлс авлаач цоорхоо бүрөвчөнд хөлсөө хийдэг. Төв төмдийн эзэн ингэж айлтж байна. Өөрсдийн зам өрөө хянагтун. Уулууд явж мод авчран өргөөг минь барихтун. Тэгвэл би үүнийг чинь таашаан алдаршуулгадах юм гэж эзэн айлтж байна. 아멘. 그러니까 성전 건축이 되지 않으면 나를 만족할 만한 일이 생겨도 그걸로 인해서 만족을 얻지 못한다는 의미가 있는 거죠. Өөрөөр хэлэх юм бол тийм бид нар эзний өргөг барих ажлаас өмнө тийм бүгдээрээ ямар ч тийм нөгөө дүүрэн хангалуун гэсэн зүйл байхгүйсэн гэж байна тийм. 그러나 건축이 되면 하나님이 기뻐하시고 그 기쁨을 나도 같이 누리게 된다라는 말씀입니다. Харин бид нар эзний өргөг барих юм бол яах юм? Эзэнтэй хамт тэр баяр хөөргийг эдлэх болно гэсэн агуулга гарчиж. 두 번째 큰 제목입니다. За одоо идлээ хоёр дахь том сэдвүүрийг орох гэж байна. 성전의 길이와 넓이인데요. За идлээ эдгээр харах юм бол юуны эзний өргөөний тэ урт ба өргөн гэсэн агуулга байна. 그리고 높이까지요. Тэгээ бас өндрийн талаар гэсэн гарч байгаа. 이게 이제 성전의 그 규격이라고 하는 여러 가지 그 치수 그 크기에 크기에 대한 부분을 말씀하는 겁니다. За өөрөөр хэлэх юм бол нөө хэмжээ байна тийм ээ. Том жижиг хэмжээний талаар хэлж байна. 2절부터
2절부터 3절까지입니다. За хэдүүлээ. Юу нэгдүгээр хаадын 6-гийн 2-оос 3 дугаар ишлэгийг харъя. 2절과 3절 두 절만 읽어주십시오. За 2 3 дугаар ишлэгийг уншия. Энд дээр үлдээ. Эзэнд зориулан Соломон хааны барьсан өргөөний урт 60 тохой. Өргөн нь 20, өндөр нь 30 тохой байлаа. Өргөөний ариун танхимын урд талын үүдний танхимын урт нь өргөнтэй инч 100, харин инч 120 тохой бөгөөд өргөнөөс урагш 10 тохой өргөнтэй хийгджээ. 아멘. Амен. 네. 여기에 길이와 넓이와 높이 세 가지가 나옵니다. За энэ болохоор чинь урт тэгээд өргөн өндөр гэсэн 3 хэмжээс орж ин тэ. 지금은 있지 않은 옛날 있었던 그 건축물의 크기가 우리에게 어떤 가르침을 줄까요? За энэ дээр тэгвэл хэлж байгаа урт өргөн өндөр гэсэн энэ харьцаагаа орж ин тэ. Эдгээр тэгвэл бид ямар одоо юг өргөнийг өгч юм болов? 그 숫자와 재료에 담겨 있는 이 교훈의 뜻이 오늘 우리에게 가르침을 주는 내용들입니다. За энэ дээр харах юм бол нөгөө ийм тохойны хэмжээсүүд тэгээд тоонууд байна тий. Энэ тоонуудыг харах юм бол энэ тоонуудаар биднэрт бас ингээд өгч байгаа ойлголтууд гэж байгаа. 먼저 길이라는 말의 뜻은 길이라는 말의 뜻은 시간의 길이를 말하는 겁니다. За энэ дээр хандыг одоо урт гэсэн агуулга гарч ирж. Энэ урт гэсэн агуулга нь болохоор чинь цаг хугацаа гэсэн агуулга гэсэн орж ирдэг энэ дээр. цаг хугацаа. 또 넓이라는 말은 고정되어 있는 넓이가 아니라 고정되어 있는 면적이 아니라 그게 확장되어지는 더 넓어진다, 더 커진다라는 의미가 있는 거죠. харин өргөн гэдэг утга нь болохоор чинь одоо юу гэхээр илүү өргөсгөн илүү тэлэн илүү том болно гэсэн агуулга орж ирдэг. 높이라는 말은 솟아오른다라는 말 그 단어인데요. 솟아오른다라는 단어가 높이인데 이것은 가치가 점점 높이 올라간다라는 뜻이 있습니다. За тэгэнгүүтээ өндөр гэсэн утга нь ямар утга вэ гэхээр чинь үнцэн нь улам өснө гэсэн утга орж ирж байгаа өндөр гэдэг тэр. 근데 이 길이가 60 규빗이라고 돼 있죠. За тэгэнгүүт энэ дээр болохоор чинь одоо идлээ уртыг харах юм бол урт нь 60 тохой гэсэн. 6의 배수가 60인데 6이라는 숫자가 어떤 의미인지 다 알고 계십니까? 6 гэсэн энэ тоо гарч ирж байна тийм багадаа энэ 6 гэсэн тоо ямар утгатай мэдэж байна уу? 혹시 생각이 안 나시면 7이라는 숫자가 어떤 숫자인지는 기억나시죠? За тэгвэл хэрвээ та 6 гэсэн тооны утгыг сайн санахгүй байх юм бол 7 гэсэн тооны утгыг санаж байна уу? 예. 누가 한번 방금 전에 설명된 거니까 누가 한번 대답해 주시기 바랍니다. Хэн нэгэн хүний бас сая хэдүүлээ бас хэлчихсэн юм чинь хариулж өгөх боломж байна. 7 гэсэн тооны утгыг 7 нь бурхны төгсдөө. Тэгэхээр төгс рүү төгсөж байгаа юм болоо 6-гийн тоо. 6-гийн тоон 6 дээр хүнийг бүтээсэн. 6 дахь өдөр. 예, хүний Хүнийг бүтээсэн өдөр байна. 일단은 그 7이라는 숫자는 예. 하나님의 완벽한 숫자고요. 6이라는 숫자에 대해서 생각해 보면 여섯째 날에는 하나님께서 인간을 만드셨다. 난 그런 의미도 있는 것 같고. 예. 예. 세 분 다 지금 그런 뜻이죠? 세 분 말씀하셨는데 지금. 네. 예, 문무생 사모님까지 말씀하셨는데. 네. 예, 그런 뜻이. 예. 7이라는 숫자 다시 말하면 하나님이 요구하시는 그 요구가 충족된, 만족된 그런 의미가 있는 겁니다. 7이라는 숫자죠. 예. 7-гийн тоо болохоор чинь нэрээ тий саяны хэлсэнчлэн бурханы тий бүх зүйл биелсэн тоо гэж үздэг тий өөрөөр хэлбэл төгс тоо гэж монголоор хэлдэг. 그러니까 완성되었기 때문에 하나님의 완전 숫자라고도 말을 합니다. Тэгэхээр бурханы хүссэн бүх зүйл биелсэн гэдэг утгаараа одоо төгсөрсөн гэсэн утгаар орж ирдэг. 그럼 6이라는 숫자는 아직 그 7로 가고는 있지만 아직 7에 이르지 못한 상태를 말씀하는 거예요.
За тэгэхээр 6-гийн тоо харин яах вэ гэхээр бид нэр 7 руу одоо тэмүүлэх буюу 7-гийн яг өмнөх тоо 6 гэдэг утгаараа төгс рүү тэмүүлж байгаа боловч арайхандаа төгс болоогүй тоо гэсэн үг. 우리 창세기에 하나님께서 여섯째 날에 인간을 만드시고 7일째 쉬셨다는 말씀이 이걸 다 설명해 주는 건데요. За тэгэхээр одоо тэр нэг 6-гийн тоон дээр болох тийм 6-аас чинь 7-гоос арай жоохон 7 руу тэмүүлж байгаа гэсэн үг. 그 육체를 만드시고 육체 안에 하나님이 임하셨습니다. За тэгээд 6 дээр багш нь бурхан яасан мөлий? Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн гэсэн тийм. 자, 아담의 육체가 하나님을 모신 성전이 되니까 하나님이 만족하셨어요. За тэгээд бурхан Адамыг бүтээсэн. Тэгээд Адамыг бүтээсэн нэг талаар Адам одоо тэр чинь бас нэг эзний цөмийг бүтээсэн гэсэн утга шүү дээ. Тэгээ бурхан түүнийг харахтаа сайхан байсан буюу сэтгэл хангалуун байсан тийм ээ. 그래서 그 모습을 하나님이 만족히 여기시기 때문에 7일째 쉬셨다는 말씀은 하나님께서 만족히 여기셨다는 거죠. За өөрөөр хэлэх юм бол тэгэхээр бурхан тэрийг хараад сэтгэл нь одоо тайвантай сайхан хангалуун байсан учраас 7 дахь өдрөө бас амарсан гэсэн тийм ээ. 그럼 6이라는 숫자는 하나님을 아직 영접하지 못했고 하나님이 자기의 삶의 주가 되지 못한 상태를 말씀하는 건데요. Өөрөөр хэлбэл за 6 гэсэн тоон дээр болохоор чинь тий хүн төрлөختөн бүтээгдсэн. Гэхдээ тэр яасан бэ? Арайхан бурхныг хүлээж аваагүй тий. Бурхныг хүлээж аваагүй байхгүй юм гэсэн үг тоо. 그것이 모든 살아가는 인생들의 모습입니다. Өөрөөр хэлэх юм бол одоо 6 гэсэн тоон дээр бүхий л хүн төрлөختөн махбодуудыг илэрхийлсэн тоо гэж үздэг. 심지어 말씀을 듣는 성도마저도 확실한 깨달음을 얻지 못해서 또 그것을 실천하지 못해서 완성이 이르지 못하는 성도가 많이 있다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол одоогийн байдлаар тий эзний тэр одоо оршихыг мэдэхгүй хүмүүс маш их байгаа гэсэн үг байна. 하나님은 그들에게 목적이 이루어질 때까지 그 인생의 시간을 허락하시고 수명을 연장시킵니다. Тэгэхээр аль нэг бурхан харин тэр одоо эзнийг мэдэхгүй тий 6-гийн тоон дээр байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм хүмүүс харьцангуй их байгаа учраас яаж байгаа юм? Эзний ажил ингэ цоцолтгүй хийх хэрэгтэй байгаа тийм. 그래서 육식기비시라는 말은 하나님의 목적이 이루어지지 않은 우리 인생에게 하나님은 시간을 이렇게 허락하셔서 그 기회를 주신다라는 의미가 있는 거죠. Тэгэхээр бурхан харин тэр ард түмэнд яах вэ гэхээр нэг юг боломжийг олгоод тий эзэн рүү уулзах тэр цагийг өгнө гэсэн үг хэлж. 우리 인간의 삶이라는 것은 하나님의 성전으로 완성되기 위해서 살아가는 시간이라는 의미가 인생이라는 것이 하나님의 성전되기 위한 삶의 시간이 바로 인생의 시간들입니다. Хүн ингэж боддог. Миний хүний амьдралын цаг он цагууд гэж ярьдаг тийм. Энэ хүний амьдралын он цаг гэдэг зүйл нь юу гэхээр чинь бүх хүний амьдралын он цагууд 7-гийн тоороо тэмүүлж яадаг гэсэн. Буюу бурхны тийм өмнө төгс болгогдсон тэр эзний сүм болохын төлөө тэмүүлдэг гэсэн. 여기 추가로 이 시간의 길이는 하나님의 시간의 길이는 영원 무궁한 시간인데요. Тэр одоо энэ дээр болохоор тэр 60 тохой гэдэг нь болохоор чинь тий 6-аас одоо эзнэр 7 руу тэмүүлж явах хүчинд бурхан тэр тусгай цаг хугацааг өгдөг гэсэн үг буюу энэ дээр гэж бурханы цаг хугацаа гэдэг нь болохоор чинь бурханы цаг хугацаа бол ямар вэ одоо хязгааргүй тий тоологдохгүй. 하나님의 모든 것이 영원하지만 특별히 하나님의 사랑이 영원하고요. Тэгээ ялангуяа бурхны тий тоологдох аргагүй мөнхөд байдаг. Ялангуяа бурхны хайр ч гэсэндээ тийм ээ. 하나님께서 갖고 계시는 하나님의 능력과 하나님의 사랑은 하나님의 지혜는 우리 육체를 갖고 살아가는 인생에게 주어지는 것들입니다. Тэр энэ харин 7-гийн тоор тэмүүлэхийн төлөө өгөгдөж байгаа тэр зүйлсүүд нь юу гэхээр бурхны хүч чадал, хайр бас мэрэгэн ухаан байдаг гэсэн.
우리 평생에 하나님은 그것을 우리를 위해서 사용하시고 우리에게 주십니다. Тэгээ бурхан бидний нэг амьдралын энэ амьдарч байгаа энэ хугацааны он цагуудын туршид биднэрт эдгээрийг өгөхийг хүсдэг. Эдгээрийг бид нэр аваад яг эзэн рүү тэмүүлээсэй гэж хүсдэг гэсэн үг. 그래서 우리는 인생의 평생 기간 동안 그 말하기 전에 여러 가지 주시는 것들이 많은 가운데서 가장 길이가 긴 것이 어떤 것일까요? Тэгээ биднэрт бурхан бидний амьдралд маш олон зүйлийг өгдөг. Гэтэ тэр олон зүйлүүд дундаас хамгийн урт он жилүүд гэж үзэгддэг зүйл нь юу болоо? 예를 들어서 지혜, 능력, 사랑 이 세 가지 가운데서 우리에게 주시는 세 가지 가운데서 가장 긴 것이 어떤 것일까요? Өөрөөр хэлэх юм бол ингэж болгож болно. Бурхан биднэрт олон зүйлийг өгдөг. Төгс болохын тулд биднэрт хүч чадлыг өгдөг, хайрыг өгдөг, мэрэгэн ухааныг өгдөг. Тэгвэл эдгээр магадгүй тодорхой хэмжээний хугацаанд дуустдаг байж магадгүй л тийм. Тэгвэл эдгээрээс хамгийн удаан үлдэх нь юу вэ? Өөрөөр хэлбэл хамгийн их хугацааны турш тантай хамт байх нь юу вэ? 혹시 답이 떠오르는 분 말씀해 보시겠습니까? Магадгүй та хариулт нь энэ хаа гэж бодож байгаа хүн байх юм бол хэлж болно шүү. хайр. Бурхны хайр. Харан гоо. 예, 정확히 맞추셨습니다. 예. Яг сайн таалаа. 하루슬라? 그 이유도 아마 설명하실 수 있을지 모르겠지만 설명은 제가 하겠습니다. Тэгээд одоо тэр хайр гэдэг яагаад хайр юм болоо гэдэг тал дээр тайлбарлаж өгье. 하나님의 능력은 우리의 연약함 때문에 하나님의 능력으로 우리의 일을 도와주십니다. Тэгээд бурхан биднэрт хүч чадлыг өгдөг. Тэгээд тэр бурханы хүч чадлаар биднэр сул дорой биднэр хүчрхэгжиж ингээд амьдардаг байна. 하나님의 지혜는 우리의 무지 때문에 우리의 무지 어리석음 때문에 하나님께서 우리에게 지혜를 주시는 거예요. Яас бурхан өгж байгаа тэр мэрэгэн ухаан байдаг. Бид нар бурханы өгж байгаа мэрэгэн ухаан байгаа учраас баруун зүүнээ ялгаач ингэ явдаг. 이것은 하나님의 성전으로 완성될 때까지의 하나님께서 주시는 도움들입니다. За эдгээр энэ хоёр зүйл нь болохоор бурханы эзний өмнө эзний сүм болгох болон баригдах байгаа биднэрт заавал байх хэрэгтэй зүйл байна. 그러나 우리가 하나님과 하나 되어지고 우리가 천국 가서 영생을 얻게 되면 더 이상 하나님의 능력의 도우심과 하나님의 지혜 도우심은 필요하지 않게 됩니다. Гэхдээ бидний богинохон амьдрал энэ амьдралтай амьдарч байгаад нэг л өдөр эзний өмнө очино. Гэтэ эзний өмнө очсон тэр цаг хугацаанаас ахуулаад биднэрт мөнхийн гэдэг зүйлэнгүүд үргэлжилнэ. Тэгвэл эзний улсад байх үед үргэлжилж байгаа тэр мөнхийн тэр амьдрал донд маань эзний хүч чадал болон мэрэгэн ухаанууд нь хэрэг болохгүй. Тийм болохоор тэдгээр ингээд эзэн биднээс бас тухайн үедээ авах болно. 그러나 하나님의 사랑만큼은 우리 평생에 계속되고 영원히 우리가 천국 간 영원히 사랑은 영원토록 이어지는 거예요. Харин хайр нь яах вэ? Энэ хайр нь бурхны биднийг хайрлаж байгаа энэ хайр нь биднэртэй биднээс эцэж салахгүй мөнхөд ингээм хамт байх. 그래서 고린도전서 13장에 사랑과 그 이외에 다른 것들이 나오는데요. За тэгээд 1-р Коринт номны хэлээ 13 дахь бүлгийг харах юм бол хайртай холбоотой агуулгууд гарч байгаа. 믿음과 소망, 사랑 세 가지 가운데서 그 중에 가장 영원히 있는 것은 사랑이라고 그랬고요. Тэр агуулгуудаас ингэж үзээ итгэл болоод найдвар тэгээ бас хайр гурав байдаг. Тэр гурав үлдэнэ. Гэтэ тэр урандаас хамгийн агуу нь хамгийн их удаан үлдэх нь хайр юм аа гэсэн мэт. 또 예언도 패하고 방언도 그치고 지식도 패할 때가 온다고 했는데 Бас дахиад зүгсэн мэт гэлээ. Ишүүлгүүд авсан харь хэлээд хэлэхдээ болно. Эзний ингээд гайхамшигт ч гэсэндээ илчлэгдэхэ болно гэж хэлдэг. 사랑은 언제까지든지 떨어지지 않고 영원히 간다고 그랬어요. Харин хайрыг болохоор ямар ч үед орхихгүй бөгөөд үргэлжлээд ингээм хамт байна гэж хэлдэг. 그래서 우리가 육체를 가지고 살아가는 인생 기간 동안에 필요한 것들이 뭔지를 우리가 아는 것이 중요합니다.
Тэгэхээр бид нэр эзний одоо өмнө бие махбодтойгоор амьдарч байгаа энэ хугацаанд бид нэр юуг дагаж явж, юуг хийж амьдрах вэ гэдгийг их тунгахан чухал. 그 모든 것들은 우리가 성전으로 완성되어지기 위해서 필요한 것들입니다. Тэгээ бүх зүйлүүд нь юу вэ? Биднэрт юу эзний өргөөний эзний одоо сүмээр баригдаад явж байгаа энэ цаг үед хүмүүс биднэрт хэрэгтэй зүйлсүүд байгаа. Хайр болон үч чадал, мэрэгүүхан. 그리고 그 중에 가장 필요한 것은 우리가 완성되어지기 위해서 필요한 시간이 이 시간이라는 것이 우리에게 가장 필요한 시간의 길이가 가장 필요한 것입니다. Тэгээ биднэрт болохоор тэгэхээр тэр бүх зүйлүүдээс хамгийн чухал нь юу гэхээр цаг хугацаа гэсэн үг. Эзний өмнө төгсрөхийн төлөөх тэр цаг хугацаа маш чухал. 하나님은 그 시간을 성전되어 살기 위해서 노력하는 자에게 수명을 연장시켜 주시고 그 시간을 주시는 거예요. Тэгээ бурхан харин яадаг гэхээр тэр эзний өмнө одоо тогтох гээд өсөх гэж хичээж байгаа хүмүүст бурхан өөрөө тэр цаг хугацааг нь бас ингээд сунгаж өгдөг. 그리고 이제 넓이라는 거는 더 넓어짐이라는 의미가 있죠. За энэ дэр дараагийнх нь хэлээ урт өргөн өндөр гэсэн шүү дээ. Одоо хэлээ өргөн гэдэг агуулгаар нь орж ийн. Энэ болохоор илүү өргөн тархацтай удам том гэсэн утга гэсэн. 이 넓어짐이라는 이 똑같은 단어가 있는 다른 구조를 한번 읽어볼 건데요. За хэдүүлээ энэ өргөн гэсэн үг орсон агуулга орсон нэг үгийг ингээд уншиж үзэх гэж байна. 창세기 26장 22절 누가 읽어주십시오. За хэн нэг нь Эхлэл номны 22-ийн Эхлэл 26-гийн 22-ыг уншиж үү? Эхлэл 26-гийн 22-ыг уншиж үү? Эхлэл 26-гийн 22. За. Тэрээр тэндээс нүүж бас нэгэн удаг ухсан бөгөөд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд эзэн бидэнд газрыг тэлж өгсөн учраас бид энэ нутаг дээр өнөр өтгөн болно гэв. 아멘. 여기 그 장소 이름을 르호봇이라고 그 붙인 이름이 르호봇이라는 말이 이 넓이라는 뜻과 똑같은 말인데요. Одоо энэ дээр нөгөө Рехобот гэж нэрлсэн гэж ирдэг газрыг энэ Рехобот гэдэг үг нь болохоор бас ялгаахгүй тэр өргөн тэлэх уудам гэсэн утгатай үг. 자기가 사는 그 이 장소가 더 넓어졌다는 뜻이죠. Өөрөөр хэлэх юм бол өөрийнх нь амьдарч байгаа тэр газар нутаг илүү өргөн болсон гэсэн утга гэсэн тэлсэн гэсэн утга гэсэн. 그럼 이삭의 사는 장소가 왜 넓어진 겁니까? Тэгвэл Исаакийн одоо тэр нөгөө нэг одоо амьдарч байгаа тэр газар нутаг нь яагаад өргөж тэлсэн гэсэн мөлий? 말씀대로 행하고 말씀대로 움직이니까 장소가 넓어진 거예요. Исаак өргөж ээж өнөр өтгөн болсон шалтгаан нь Исаак эзний үгийн дагуу амьдарсан гэсэн. 가나안 사람들이 와서 우물을 빼앗는다고 빼앗는다 하더라도 그것을 그냥 양보하고 다른 데로 갔고 또 빼앗아도 또 다른 데로 갔습니다. Канаанчууд хурч ирээд Исаакийн хотгоо олоод ухчлаа. Тэр нэрч булаач аваад дахиад очиод ухлаар дахиж булаач аваад ингээд гэсэн тий. 그러다 보니까 다시 빼앗기지 않는 때가 오는 것이고 마음껏 장소를 넓힐 수 있는 그런 때가 왔다는 거죠. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гэхдээ хичнээн ингээд нэг булаалгасан гэлэж гисэндээ эзэн тэр газрыг дахиад өрөөж өгсөн учраас тэр газартаа илүү чөлөөтэй байх боломжийг бурхан олгоно гэж хэлсэн. 더 넓은 장소를 얻을 만한 지금 조건이 갖춰졌다는 것이고요. За тэгэхээр илүү өргөн тэр газар нутгийг олох боломжийн тэр нөхцөлийг бурхан бүрдүүлж өгсөн гэж хэлсэн. 하나님의 말씀대로 뜻대로 우리가 행하면 우리의 장소가 넓어지게 됩니다. Бурханы үгийн дагуу бид нэр үйлдэх үед бидний одоо тэр хамрах хүрээ илүү тэлдэг. 아멘. 다투지 않고 베풀고 관용 그러니까 용서하면 내가 베풀었던 것들도 사라지지 않고 내 거로 남아 있어요. Бид нэр эзний үгийн дагуу үйлдэх үед яадаг вэ? Бид нэр үйлдээд муудалцахгүй яг эзний үгийн дагуу явах үед
биднэрт байгаа жоохон зүйл маань ч гэсэндээ бид нарыг цатгаад дахиад илүү гардаг. 싸우거나 속여서 빼앗은 것은 내 거가 되지 못하지만 베푼 것들은 영원히 내 것으로 남아 있습니다. Тэгээ эсвэл одоо хүмүүс болохоор энэ хүрхгүй болохгүй гэдэг ч юм уу харамлаад эсвэл нөгөө нэг тий бусдаас булаагаад ч юм уу тий ингэж байх тусмаа яадаг вэ надад үлдэх юмгүй ч үлддэггүй. 어, 이사야 54장 2절에 보면은요. Ууршив цаашаа гэж. Исая номны 54 бүлгийн 2 дугаар ишлэгийг харах юм бол 장막의 털을 넓히고 줄을 길게 해서 장막을 넓게 하라는 그런 말씀이 있습니다. энэ дээр болохоор байхныхаа таалбайг өөргөтгөн суудсныхаа хөшгийг дэлгээ. Бүү хураагаар аргамжаагаар уртасгаж гадсаа бөхлөвтөн гэсэн үг байгаа. 이 말씀은 우리의 그 신앙 인격이 점점 커지게 만들겠다는 것인데요. Энэ ч гэсэндээ те бидний итгэлийг одоо цар хүрээ улам багаар томрох талаар хэлж өгч байна. 누가 신앙 인격이 커지냐면 하나님의 말씀을 깨닫는 자가 신앙이 더 커지고 넓어지는 것이죠. 많이 깨달은 사람이 커지고 넓어지는 것이죠. Тэгээ эзний тэгвэл итгэвч хүн болгоны газар нутагт хэлдэг юм уу үгүй те эзний үгийг сонсоод түүнд дагуу үйлдэхэд хичээж байгаа хүний тэр газар нутаг те хамрах хүрээлэл нь баг багаар болон томордог гэсэн. 누가 말씀을 깨닫는가 하면 이삭과 같이 사랑을 실천하고 하나님의 뜻대로 행하고 말씀을 순종할 때 말씀이 많이 깨달아집니다. Тэгэхээр ялангуяа те эзний үгийн дагуу байх гэж хичээж байгаа үгийг ингээд те ухууч одоо анхаарч байгаа ийм хүмүүсийн бүрээ өргөсөж эхэлдэг. 성령님은 순종하는 자를 위한 영이라고 하셨고요. Тэгээ ариун сүнсийг өгдөг дуулууртай байдлын нэгэнд дуулууртай байдаг хүнд одоо те хүнд ажилдаг сүнс гэж хэлдэг. 순종하는 자를 위해서 하시는 일은 우리 그 사람을 진리 가운데로 인도하는 일을 하십니다. Тэр дуулууртай байдлыг гэдэг зүйлийг юу ярьж байна вэ? Хүн өрн дотор байж хахад дуулууртай байдлыг аяндаа ингээд дагаж эхэлдэг. 점점 더 넓은 진리를 발견해서 점점 더 신앙 인격이 커지게 만드는 거죠. Тэгээд яг баг багаар тэр нөгөө сүнслэг эрх мэдлүүд нь бүсгэн одоо тий өргөжин за тэгээд түүнийгээ дагаад сэтгэлийн амьдрал нь ч гэсэндээ ингээд одоо өргөжөж эхэлдэг гэсэн. 근데 여기 또 넓이가 20규빗이라고 돼 있지 않습니까? Тэгээ за тэгвэл энэ дээр хэлээ өргөний талаар харах юм бол өргөн гэсэн үгэн дээр бас дахиад юу гэж байна те? өргөний урт нь 여기 20이라는 말은 바로 깨달음을 상징하는 그런 숫자입니다. энэ өргөн нь 20 тохоо гэсэн те. Тэгэхээр энэ дээр гарч байгаа 20 гэсэн тоо болохоор чи юу вэ? Тэгээ ухаарл гэсэн утга бас байдаг. 이 2라는 숫자는 증인의 숫자이고 증거의 숫자이죠. Өөрөөр хэлбэл 2-ын тоо болохоор чинь юу юм бэ? Юуны гэрчлэлийн тий гэрчлэгчийн тоо гэж явдаг. За тэгээд нэг юуны зөв бурууг нэгтлэгчийн тоо гэж явдаг. 처음에 알았던 사실을 다시 확인하게 됐을 때 확실한 증거를 얻었을 때 그것이 나의 깨달음이 되는 거죠. За өөрөөр хэлэх юм бол анх одоо мэдэж авсан тэр мэдээллүүд юм уу те тэр зүйлсүүдээ дахин нэгтлэх тэр одоо процессыг бас 2-ын тоотой зөвөрлж хэлдэг. 먼저 깨달음은 들었을 때 깨달음이고 그것을 다시 실천하면 그것이 확인되는 겁니다. Тэгэхээр эхлээд бид нэр ойлгох үед яаж байгаа бэ? Эхлээд сонсох үед ингээ ойлгож үлээж авдаг тийм. Ойлгосон зүйлээ дахиад тэнийг одоо юу яаж хэлдэг? Ойлгосон зүйлээ хэлүүлээ дахиад нэгтэлж байгаа тийм. Нэгтэлж яаж тэрэн дээр дараа нь юу яригдах гэхээр ухаарл гэдэг зүйл яригдах гэсэн. 100번 듣는 것보다 한 번 보는 게 낫다라는 그 이 속담이 우리 한국 사람들 그 속담 몽골에 있는지 모르겠지만 있습니다. 그렇죠. 예. 100번 보는 것보다 한 번 보는 게 낫다는 말이 있죠. Тэгээ монгол хэлэн дээр нэг тийм үг гэж байна. 1000 сонсохоор нэг үзгэж тийм. 그것은 지식만 알고 있는 것보다 그것이 확인될 때 그것이 사실로 된다는 거죠.
Өөрөөр хэлэх юм бол тэр нь юу судлалаарэ ер нь ингэдэг, ер нь тэгдэг гэдэг нэг тийм юутай толгойн мэдлэгтэй байхаас илүүгээр тий эхлээд өөрөө очиод боддоор шалгаад, судлаад тий ингээ амтлаад үзэх нь их чухлаа гэж хэлж өгч. 우리가 알기만 하는 것보다 실천해서 확인될 때 그것이 내 것이 내 진리가 된다라는 의미가 있는 거죠. Тэг хүн зөвхөн даасаа гэд мэдээд орхих биш тий. Харин мэдсэн тэр зүйлүүдийг нь яг өөрийн болгоод хүлээж авч байгаа тэр процессүүд нь их чухал гэдэг гэсэн. 그래서 그걸 많이 하면 깨달음의 범위가 넓어지고 넓은 통찰력을 갖는 자가 된다는 겁니다. Тэг өөрөөр хэлэх юм бол тэрийг ингээд их хийх тусмаа илүү нөгөө бидний итгэлийн амьдралын тэр талбарууд нь өргөсчихэд гэсэн. 높이는 이것은 하나님의 그 가치가 올라간다는 뜻이라고 했고요. 가치가 올라간다. За дараагийнх нь болохоор чинь урт гэсэн хэмжээсээс нь тий. За урт дээр болохоор юу гэж үзсэн бэ? Үн цэн гэсэн тийм ээ. Эзний үн цэнийг өсгөх гэсэн агуулга байсан. 낮은 가치가 더 높은 가치로 올라가는 거죠. Өөрөөр хэлэх юм бол тэр алийг бүр унтсан байсан тэр тий ойлголтууд, үн хөндүүд тий тэдгээр нь өснө гэсэн үг. 그럼 누가 가치 없는 것을 가치 있게 바꾸는 분이 누굽니까? За тэгвэл үн цэнгүй зүйлийг тий үн цэнтэй болгогч нь хэн блэ? 사람은 물건의 가치를 바꿔놓습니다. Тэг хүн болохоор яадаг вэ? Бид нэр эд зүйл тал дээр үн цэнийг бас ингэ тогтоодог тий өөрчилж болдог. 금이나 은을 처음 상태로 놔두지 않고 그것을 뜨거운 불에 녹여 연단시키면 더 값 있는 금으로 은으로 가치가 올라가는 거죠. За тэгэхээр бүр хамгийн анх ингээд байж байгаа эрдэнэний тий жишээлбэл алтыг ч юм уу мөнгийг ч юм уу тэр чигээр нь байлгах тусам ядгийн юу яадаг тий хэвээрэл үн алдагдаад ч юм уу тий байж байгаа бол харин эсрэгээрээ түүнийг галаар ч юм уу өнгөлөөд ирэхлээр яадаг вэ? Үн цэн нь өсч эхэлдэг гэсэн. 그런데 이 인간의 가치는 하나님께서 올리시고 바꾸신다는 거죠. Тэ харин энэ дээр юу гэж хэлэхээр чинь тэр хүний үн цэнүүдийг тэгвэл хэн өсгөж хэн өндөрсөх юм бэ гэхлээр тэрийг өөрөө бурхан өөрөө хийдэг гэсэн. 인간의 성품을 변화시켜서 그 가치를 높이는 것이 하나님께서 하시는 일입니다. Тэгээ бид нэр өөрсдийнхөө байр суурь ч юм уу өөрсдийнхөө тийм тэр итгэлийн төвшин юу гэдгийг өсгөмөр байгаа зүйлээ өсгөчийгээд өсдөг юм биш. Харин бурхан түүгээр ажиллахад өсдөг. 물을 포도즙으로 변화시킨 그 예수님이 하신 기적이 있죠. Тэгээ тэр яаж өсдөг вэ? Эзэн бурхан тасралтгүйгээр ингээ амийг өгдөг. Тасралтгүй амийн үгсийг өгдөг. Одоо нэг монголоор ам тариа гэдэг шүү тий. Тасралтгүй хийсээр байгаа өсдөг. 그것은 하나님께서 우리 인간의 마음과 성품을 변화시킨다는 의미가 있는 건데요. Эндээс бас бид нар мэдэх ёстой зүйл үлээ. Бурхан өөрөө бидний сүнс ба сэтгэлд өөрчлөлтийг өгдөг гэдэг юм хэрэгтэй. 가치가 없는 물에서 가치가 있는 포도주로 바뀐 것처럼 인간이 그와 같이 하나님에 의해서 가치가 올라간다는 겁니다. Тэгээ эзэн өөрөө харуулж ирсэн тийм хүмүүсийн харахад л үн цэнийг ус байсан. Гэтэ тэрийг болохоор нарийн хамгийн сайн үзмийн дарс болгож ирсэн. 그 가치가 얼만큼 바뀔까요? Тэр үн цэнийг эзэн өөрөө өгдөг. Гэтэ тэр хэр удаан ингээд өөрчлөх ёстой болоо. 얼만큼 귀해질까요? Хүмүүсээ хэр удаанаар тэр одоо өөрчлөлтийг авах болоо. 인간이 상상하는 정도의 그 가치가 아닌 상상 이상의 생각하지 못하는 그런 높은 가치로 인간이 바뀌어지는 것입니다. Тэгээд бас бурхан өөрөө өргөмжлөл нь өргөнө гэж ярьж байгаа тийм. Тэгвэл тэр өргөмжлөх өргөх гэдэг нь одоо хэр хэмжээнд өргөхийг хэлж байгаа гэдгийг бодхолоор хүний төсөөлөхийг аргагүй. Хүн төсөөлж чадахгүй тийм хэмжээний үндтгэл үн цэн рүү бурхан авчдаг хүнийг. 그 가치는 바로 하나님과 같은 존귀함의 가치입니다. Тэгээд бас тэр үн цэн гэж хүний өөрөө тогтоож өгсөн үн цэнүүд зүйл бурханы дайтай тийм. 하나님은 자기가 거룩하신 것처럼 우리를 거룩하게 하시고
자기가 완전하신 것처럼 우리를 온전함으로 바꾸십니다. Тэгээ бурхан яг биднийг тийм өөрөө ингээ өргөдөг, өөрөө биднийг ингээ өргөмжилж өгдөг. 그래서 자기의 모든 존귀함을, 영어로움을 우리 인간에게 주려고 하시는 거예요. Тэгээ биднэрт бүгдийг бидний бүх зүйлийг одоо тийм бурхан өөрөө өргөж өгдөг гэсэн. 하나님께서 갖고 계신 것들은 인간이 상상할 수 없는 것들인 거예요. Тэгээ бурханы одоо тэр бурханы хүн рүү чиглэсэн, тань руу чиглэсэн тэр өргөмжлөхийг хүсэж байгаа тэр сайн сайхныг бид нэр төсөөлж чадахгүй. 예수님을 가리켜서 숲풀 가운데 사과나무라고 아가서에 기록되어 있는데요. За тэгэнгүүт 구절은 목사님 그 구절이 몇 절이냐고요? 방금 히브리서요? 그 아가서요, 아가서. 아가서. 예. 아하, гашууд номон дээр харах юм бол хэдүүлээ тэн дээр бас байж байгаа. 이 풀과 사과의 그 가치가 얼마나 다르고 크기가 얼마나 다릅니까? 자, тэгэнгүүт 꿀과 사과. 그게 아가서 2장 3절인데요. 아가서 2장 3절. 거기 땅에 나는 풀하고 먹는 사과나무요. 풀과 네네네. 풀과 사과. Тэгэхээр гашууд номон дээр гарч ирж байгаа хгүй. гашууд номны 2-ын 3 дээр гарч байгаа. Одоо бид нэг ингээ бодох юм бол зүгээр газар турагч байгаа нэгэн өвс болон хүнийг затгадаг жимс буюу алин хоёрын ялгаа нь хэр байх вэ? 그 가치와 그 크기, 그 높이가 비교할 수 없을 만큼 그렇게 크시다는 것을 그 비유로 그 비유의 물건으로 알려주시는 거죠. Тэгэнгүүт яг энэ шиг тийм ээ үнц нийт зүйл болон ялгаа гэдгийг болохоор ингэж харуулж өгч байгаа гэсэн. 그래서 우리가 하나님을 사모하고 하나님을 바라보면은 하나님의 성전이 되어질 때 우리의 가치는 놀랍게 바뀌어지는 것입니다. Бид нар эзэн бурхныг төвсөн тэмүүлж тэ эзний бурхныг тэр одоо оршихуйг хайх тусам бурхан биднийг яах вэ? Тэр одоо толоогийн тоо гэдэг шиг тэ эзний өмнөх ариун амьд сүм болгох тэр илүү ингэж өрөөх болно. Гэтэ харин тэр өрөөгдөх тэр өрөөлийнх нь хэмжээг бид нар төсөөлөх аргагүй. 그래서 우리는 하나님의 성전 되어지기 위해서 이와 같이 우리가 세 가지를 언제나 생각해야 됩니다. Тэгээ бид нар яах вэ? Бурхны одоо нөгөө эзний сүм болохын тулд бид нар саянах шүү те энэ гурван зүйлийг бодох хэрэгтэй. 특별히 길이와 넓이와 높이를 우리가 가지고 우리가 하나님의 사랑을 우리가 알 수 있는 거예요. Тэгээ ялангуяа бид нар те урт ба өргөн ба өндөр гэсэн энэ гурван үгний доторх байх агуулгуудыг хараад энийг бодох тусам тань руу чиглэсэн Бурхны хайрын талаар бид нараас ингээд нөгөө те ухаарах боломжтой. 에베소 3장 18절부터 19절 누가 읽어 주십시오. Хамгийн нэг нь Efes номын 3-гийн 18-19-ийг уншчих уу? Efes 3-гийн 18-19. За 18-19. Тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрлээр бэлхэх болтугай. 아멘. 우리가 하나님의 사랑이 얼마나 영원한 것인지 알아야 되겠고요. Энд дээр харах юм байгаа ч тийм. Бидний хайр гэдэг нь хичнээн тийм төсөөлшгүй тэг хязгааргүй гэдгийг харж болохоор байна. 그 얼마나 그 사랑이 넓은 곳으로 퍼져나간지 알아야 되겠고. Тэгээ бас тэр одоо тэр хайр тийм хэр хэмжээний өргөн цар хүрээгээр ингээд том бахыг бас энэ дээр харж болж байна. 그 사랑의 가치가 얼마나 크다는 걸 우리가 알아야 되겠고. Бас бид нэр тэр хайрын үнц гэдэг зүйлс хичнээн том бэ гэдгийг бас бид мэдэх боломжтой байна тийм. 우리가 알지 못하는 그 사랑의 깊은 세계가 얼마나
우리가 숨겨져 있다는 것을 알아야 합니다. Бид нэр тэ одоо Бурхны хайр гэж ярьдаг ч гэсэндээ тэр нөгөө нэг бидний мэдхгүй ямар тийм тэ тоод гүн тийм ертөнц тэнд байгааг бид нэр одоо ч ойлгох нэг чадваргүй байгаа. Ойлгох аргагүй. 그래서 사랑을 발견하는 것만큼 우리는 그만큼 성전으로 더 확실하게 완성되어져 가는 것입니다. Тэгэхээр бид нэр тэр хайр гэдэг зүйлийг тэ мэдэх тусам яг нэг тэр ариун эзний сүмээр ингээ өсөх болно. 오늘 여기까지 하고 마치겠습니다. За хэдүүл өнөөдөр энэ хүргээд дуусгая. 기도하겠습니다. За хамтаа залбирцгаая. 하나님의 영원하신 사랑은 저희 평생에 걸쳐서 계속 공급되고 있음을 감사합니다. Өө эзэн минь таны дуусшгүй хязгааргүй тэр хайр бидний энэ амьдралын хугацааны эхнээс хадаад дуустал хүртэл бидэртэй хамт байдгийн төлөө талархъя. 하나님의 사랑을 저희 마음의 품음으로 영이신 하나님을 모시고 사는 자가 되게 하여 주시고 Өө эзэн минь бид энэ таны хайрыг өөрөг сэтгэлдээ одоо хадгалснараа энэ хайрын гүн өндөр өргөн энэ зүйлийг ойлгохын төлөө амьдрахад туслаач. 하나님의 사랑 알기를 항상 힘쓰므로 더 넓은 사랑의 세계가 발견되게 하시고 Өө эзэн минь таны тэр хайрыг бид нэр мэдснээрээ таны тэр гүн ертөнц рүү бид нэр орохын төлөө тэмүүлэх тусалж өгөөч. 하나님의 사랑을 가진 자가 되어서 가장 가치 있는 인생을 살아가는 저희가 되게 하여 주시옵소서. Өө эзэн минь таны тэр хайрыг хүлээж авснараа хамгийн танаар өргөгдсөн таны хүмүүс байхад тусалж өгөөч. 말씀을 듣고 읽고 깨닫는 가운데서 실천하게 하여 주시고 Эзэн минь таны үгийг хүлээж аваад сонсоод хүлээж аваад зүрхсэтгэлтэй хадгалаа зогсохгүй таны үгийг бид нэр хэрэгжүүлэгч байлгаж өгөөч. 확고한 깨달음으로 견고하게 세워지는 성전 되게 하여 주시옵소서. Танаар бэхлүүлсэн таны өмнө ойлголтыг авсан тэснэр танаар босгогдсон таны сүмүүд байлгаж өгөөч. 예수님의 이름으로 기도하옵나이다. Иесусийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. Amen. 수고하셨습니다. 네, 수고하셨습니다. 네, Баярлалаа. 한 주간 동안 즐겁게 평안하게 잘 지내시기 바랍니다. За манайхан нэг 7 хоногийн турш те баяр хөөртэйгөө те амар тавилтаар сайн өнгөрөөгөө. 바이스데. За баяртай.